Хуучин байшингаа стандартын шаардлага хангуул яг би нүхэн жорлонгуй болъё, усанд ордог болъё, гал төлдгөө болъё гэвэл тэр хайлт яг дэд бүтцийн ипотек гэж өгөх ёстой гэж харж байгаа юм. Эксперт яриаг энгийнээр хүргэдэг Property podcast-ийн маань энэ удаагийн зочноор Хашаандаа сайхан амьдрын төрийн бас байгууллагын тэргүүн Түмбаярах маань оролцож байна. Сайн байна уу танд? Сайн өдрийн мэндийг хүргэе. За Түмбаярахтаа манай урилгыг хүлээн авч хүрэлцээсэн баярлалаа. Та өөрийгөө бидэнд товчхон танилцуулж хаана сурж байв? Хаана юу ажил хөдөлмөр эрхэлж байв? Би болохоор Хөвсгөл аймгийн Аруулга суманд төрж өссөн хөдөө Малчин айлын хөвгүүд. Аруулгийнхаа 10 жилийн сургууль, 8 жилийн сургууль тэгээд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар 10 жилийн сургуулийг төгсөөд хөдөө аж ахуйн их сургуулийг инженер эдийн засгч гэдэг мэргэжлээр төгссөн. Тэгээ ерөнхийдөө бол бага насаа хөдөө өнгөрүүлсэн. За хотод 2000 оны ихэр орж ирсэн. Ер нь бол манай хотынхан ч ихэнх нь хөдөөс орж ирсэн тий 2000 оны ихэр голчлоо орж ирсэн хүмүүсийн одоо нэг төлөөлөл. Тэгээд хөдөө аж ахуйн сургуулийг төгснөхийн дараа энэ ургамлын талаа гэдэг гадна товчлон аван байгууламж мод бүржүүлэхийн чиглэлээр компани байгуулж ажилласан. Ерөнхийдөө иймэрхүү туршлагатай. Багнаас оюутан тэгээд бизнесийн гараа гэвэл товчлон аван байгууламжийн чиглэлээр эхлүүлсэн юм уу? Хувийн компаниар одоо яг хэдэн жил үйл ажиллагаа явуулж байна? Мод бүржүүлгийн. Одоо 16 жил үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд ерөнхийдөө бол 16 хүртэл өөрөө чиглүүлж байгаад 16 оноос хойш бас тариуцлаа одоо өөрөө нэг Хашаандаа сайхан амьдр гэдэг юм орсон. Тэр өмсөө гол үйл ажиллагаар орсон. Одоо бас нэг 15 жилийн өмнөхийг бодвол манай одоо иргэд бол бас ногоон байгууламжида үнэхээр анхаардаг болсон баг. Ер нь зах зээл хэрд хэлж байгаа хүмүүс ер нь хандлт өөр хэр өндөр байгаа. Жил ирэх тусам л одоо гадны орчинд анхаарах хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Тэгээд нөгөө ер нь үйл хөдлөх хөрөнгө орчноо үн цэнтэй болгохыг гэвэл тэгэл гадны орчноо нагооруулах тогтчлох асуудал бол нэг номерын асуудал болж байгаа шүү дээ. Тэр нь орон сууцны хорооллоо татхнууд бол байшингаа барихаас өмнө тогтчлолтой хий, ногоон байгууламж хий, гадны өнгө орчноо сайжруулах гэдэг болцсон ба шүү дээ. Хандлагын хувьд. Тэгэхээр зах зээл бол тэлж байна. Улам өргөн өрөөтэй хүн болгон анхаарал тавьдаг сэдв ажил болчлоо да. Тавхаас жарахгүй болчлоо. Өрн дулааны цаг ирж ийн ер нь тий. Одоо тэгэхээр ингээ хүн болгон энэ лагер руугаа цуслан руугаа гарах хандлагатай байдаг. Тэгэхээр таны одоо ингээ зөвлөгөөгөр тий Улаанбаатар хотын иргэд за нэг лагер цуслан руугаа гарахаар бол яг энэ буцаг ургамал тий энэ тал дээр одоо иймэрхүү төрлийн одоо буцаг тариул илүү их үр дүнтэй байд ингээ таны хувьд одоо маш олон жил ажилласан туршлага байна шүү дээ тий. Тиймэрхүү зөвлөгөө өгвөл. Тэгээ маш энгийнээр хэлэх юм бол монголчууд анхлан мод тариалагчдыг дийлэнх нь одоо баг анх удагаар мод тарьж байгаа ийм хүмүүс байдаг. Тийм учраас хамгийн түрүүлж хийх хэрэгтэй юм бол салхины хаалт гэж байгаа хэвээр. Тэгэхээр Монгол бол бас өөрөө хуурай юм. Дээрээс маш их салхитай. Улаанбаатар энэ хасаагүй тий. Орон маш. Тэгэхээр ер нь энэ бид нар бас нэг мод ургамал тарихтаа, ногоо цагаа тарихтаа энэ салхи гэдэг юм ерөөсө тооцдог юм байна. Тийм учраас одоо эхлээд Хашаандаа цусландаа мод тарих гэж бол салхивчийн хвчлэн баруун хойноос шүү дээ манайч. Тэгэхээр баруун тал болон хойд талаа төрүүлээд салхины хаалт болдог юм өндөр ургадаг хайлаас ч юм уу гацуурнаас шин за одоо улянгарч гэдэг юм уу тийм монстр гэдэг агч гэдэг юм өндөр ургадаг моднуудыг салхин талдаа эхлээд тарих хэрэгтэй. Тэгээд энэ салхин талаар ингээд нөмөрлчих юм бол тэр одоо нөмөрт бол ямар ч мод ургадаг тэр алим чавг жимсний мод тэгээд нөгөө гоё цэцгэлдэг моднууд хүрээнд мод битгэх ч юм уу тэгээ ногоо цагаа тарьсан ч гэсэн тэгээ ер нь амьдрахад ч гэсэн салхин талдаа мод тарьсан багт бол маш их тийм таатаа уур амьсгал бүрддэг юм байна. Тэгэхээр өсөж байгаа хүмүүст хамгийн түрүү салхин талдаа нөмөр болох салхины хаалт болох модуудыг хэлж тариарай л гэж зөвлөд байгаа сүүл үед. За тэгэхээр бид нарыг одоо баг байхад Улаанбаатар хотод ногоон байгууламж ихтэй харьцангуй одоо энэ шил барилга байгууламж багтаа байсан. Тэгээд одоо миний л мэдхийн Улаанбаатарт бол цэцгийн мандалтай ногоон байгууламжтай байсан. Гэтэл одоо бол яг үнийг хэлэхэд 80-аас дээш үнцэмд болсон байна л да. Тэр Улаанбаатар хотод ер нь одоо ногоон байгууламжийн төлөвлөгөө ч юм уу стратеги одоо энийг яаж тарих ёстой стандарт байдаг. Сүүлийн үед ногоон байгууламж ер нь Улаанбаатарт таны харж байгаа хэр нэмэгдэж байгаа вэ? Яг ногоон байгууламжийн төлөвлөгөө гэдэг нэг баталсан баха юм нийт хэрэгтэй орол. Тэгэхээр яг манайх ямар нэг юм стратеги баталдаг төлөвлөгөө гаргадаг гүйцэтгэл шалмаар заачдаг шүү дээ. Тийм төлөвлөгөөнүүд зөндөө байгаа. Хэр нэмэгдэж байна вэ гэхээр одоо мэдэхгүй.
нэмэгдэл байдаг байх та зүгээр сүүлийн үед бол яг гэр хороолын цуслангийн ялангуяа цуслангийн бүсийн мод тарьж явах шиг байна. Төвийн ногоон байгууламжийг харахаар ингээд жил болгон зүлэг тариад байгаа л харагдана. Уг нь зүлэгч олон настайш нэг тарьчвал 10 30 жил болчихдог. Гэтэл ингээд харахаар өмнө жил зүлэг тарьж байсан газар дахиад зүлэг тарина. Жишээлбэл одоо хороолын дундах замын хүн болгоно гэдэг шүү дээ. Жил болгон хуулаад зүлэг тариад, жил болгон хуулаад зүлэг мод тариад гэдэг. Тэгэхээр нөгөө доогуур нь байгаа энэ төвөр байгаа доогуур нь байгаа шугам шүлжүүнүүд их муудсан учраас дээр нь ингээд зүлэг тарьдаг. Тэрийг нөгөө жил болгон шугам шүлжүүгээ тавьна гэдэг утгатай холбоотой юм уу? Төвийн ногоон байгууламж миний бодлоор сайжрахгүй харагдаад байна. Уг нь ингээд за эхлээл баг тойргийг нэг жил ногоор өвчээ. Дараа нь их тойрог ногоор өвчээ. Ингээд тэлээд нь бодчих явчих гэсэн. Ногоороо. Тэг зөвхгүй л харагдаад байна. Компанийн хувьд одоо ингээд за мод үржүүлгийн бизнестэй за бас ландшафт тогтчлтын ажил бас хийдэг те. Тэр компанийнхаа хийж байгаа одоо ажлынхаа дүнгээр нь одоо юу гэдгийг тичнээн одоо мод бутцөөг одоо үржүүлсэн те. Одоо нийгэмд тэдний хэмжээний одоо үзүүлэлттэй манай компани хэдэн жилийн хугацаанд гэдэг нэг тийм үзүүлэлт багцаалтад хэлвэл тийм жилдээ яг нэг манах 100 гаруй хүүхдийн тоглоомын талбай спорт талбай 100 гаруй хийж байгаа байлээ. Одоо спорт талбай хүүхдийн тоглоом гадна байгууламж шүү дээ. Аюу хүүхдийн тоглоом спорт. За 100 гаруй талбай байгуул тийм. За нэг 100 гаруй мянган мод зах зээлд нийлүүлж байгаа жилдээ. Тэгэхээр ч одоо яг суулгацын нөөц бол 500 мянган суулгацын нөөцтэй. Жилд нэг 100 мянган суулгац зах зээлд нийлүүлдэг гэсэн үг. 100 гаруй мянган мод бол мэдээж таригдж байгаа. Тэгээд мэдээж тарьж байгаа хүмүүс маань тэгээд дараа хажууд 80% амьдралтай байгаа бол болж шүү дээ. Манайх нөгөө мод тариад ерөө манайхаас мод авах. Одоо энэ компани реклам явуучих үү. Ерөө манайхаас ургадаг мод гэж брендинг үүсгэдэг. Зөв. Тийм. Тэгээ манайхаас хэрвээ мод аваад тариад арчлаад байхад өгчих юм бол одоо үнгүү өгнө гэдэг юм. Баталгаа өгч гинэ тий. За танаас бас нэг зүйл тодруулахад одоо Улаанбаатарт ондож байгаа иргэд ихэр чинь зундаа бол лагерлуугаа гарчдаг тий. За тэр өдөө орон нутгаас ирсэн хүмүүс нь болохоор одоо бидний нэрэл заасаар гэр хороолт байдаг тий. Тэгэхээр ер нь Улаанбаатарт ийм гэр хороолт гэдэг юм бүс байх нь өөрөө яг зөв юм уу? Энэ одоо ингээд бид нар 100 жилээр харвал 100 жилийн дараа яг энэ гэр хороол гэдэг юм чи одоо Баян шүү, Динжимэг гэдэг энэ бүсүүд ер нь байх уу? Энэ юу хэр зохистой юм бэ? Одоо байшин хороол болоод гэр хороол ялгаа нь юу байгаа даа вэ? Тэгэхээр 100 жилийн өмнө гэр хороол байсан. Одоо 100 жилийн дараа байна. 100 жилийн өмнө байсан. Одоо энэ 100 жилийн дараа байна. Дахиад 100 жилийн дараа гэр хороол байна гэж би өөрийнхөө ихтгэл үнэмшлэр хардаг. Яагаад байх ёстой гэхээр ер нь бол сүүлийн үед одоо саяны цар тахал бол нийтийн орон сууц гэдэг юм цар тахал одоо тийм өвчин халдварт өвчин бол нийтийн орон сууцнд илүү тархдаг юм байна. Гэр хороолт бол гайхам байна. За сая Украины дайн гэж жоохон том юм ярих тийм. Украины дайн боллоо. Нэг дэд үтсийг бөмбөгтөхөд тэр хот тэр аяараа халуун хот усгүй, дулаангүй, цахилгаангүй болчихно. Тэгэхээр тарж амьдрах хэрэгтэй буюу бие даасан байдлаар ямар хэн нэгнээс хамааралгүйгээр төвлөрсөн биш бие даасан байдлаар хашаанд дэд үтсээ шийдээд амьдрах хэрэгтэй юм байна гэдгийг харуулж байна. За дараагийн нэг том асуудал бол хүнсний аюулгүй байдал гэх том асуудал дэлхийн нийтэд тусцаад байна. Тийм учраас ер нь хүн өөрөө хүнсээ тарж ургуулж амьдрдаг юм амьдралын хэм маяг Европ бол тэрээр явуулсан. Тийм учраас бид нар ч гэсэн явах хэрэгтэй юм байна. Ингээд харахаар ер нь энэ газартаа эдлэнтэй хашаанда амьдрах нь илүү одоо улсын хандлага хүмүүсийн амьдралын хэм маяг илүү явж байна. Мэдээж хотчих процесс бол ингээд 50% хүртэл тасралтгүй явна гэж байна. 80-90% нь хотчихно. Тэгвэл хотчихороо нийтийн орон сууцнд орох гэсэн ойлголт биш. Харин өөрийн гэсэн газартаа бие даасан шийдэлтэй, инженерийн бие даасан шийдэлтэй хэн нэгнээс хамаардгүй Баян хошин тог тасрахад одоо юу гэдгийг Динжимэг тог тасардгүй бие даасан шийдэлтэй дээрээс нь хүснийхээ аюулгүйдлийг өөртөө хангацдаг. Ямар нэгэн дайн байлдаан болоход айхайцгүй, дэд үтс тасрахад айхайцгүй. Дээрээс нь одоо ямар нэгэн цар тахал гэдэг явж сүлээд явахны мэдчээ өвчин хавдар гарахад тархалт тэр нь дэвсдэх хэрэгтэй байхгүй. За тэгээд нэмээд газар хөдлөлт боллоо гэхэд ямар нэгэн эрсдэл багуулчих. Хан бол гэр хороолол буюу бид нар л гэр хороолж нэрлэдэг байгаа болсон чинь газрын эзэн, эдлийн газар. Эндээ амьдрах нь илүү юм байна.
А мэдээж одоохондоо бол тулгарч байгаа жижиг сажиг асуудлууд байна. Шийдэх бол цаатай асуудал. Хашаанда сайхан амьдрий гэдэг төрийн бус байгууллагыг та одоо үүсгэн байгуулсан шүү дээ. Тэгэхээр одоо яг гинт байж байгаа л нэг төрийн бус байгууллага нээчээгүй байгаа хэрэг. Тэгэхээр яагаад одоо төрийн бус байгууллага нээх болсон? Уг төрийн бус байгууллага маань одоо гишүүдтэй үйлчлдэг юм уу? Эсвэл олон нийтэд үйлчлдэг юм уу те? Ямар төрийн бус байгууллага юм? За дээрээс нь энэ төрийн бус байгууллагын яг гол зорилго нь юу юм? Тэгэхээр яг гинт байж байгаа л хашаанда сайхан амьдрыг хичээгүй. Нэг би тогтчлт ногоон байгууламж хийгээд явж байхад над руу маш олон хүмүүс устдаг байхгүй. За 7 буудлын должин юм байна. Яаж хашаага гоё болох вэ? Тэ? Увсын одоо тисээс холбогдож байна. Хашаага яаж гоё болох вэ? Маш олон хүмүүс ингэ ярина. Асууна. Тэгэнгүүт манай компани чинь тэр болгонд очиод үйлчлэх ямар ч болцоо байхгүй. Дээрээс нь тэр хүмүүс мөнгө төлөөд дэвгтийн үйлчлэх авах болцоо одоо санхүүгийн хувьд хэцүү шүү дээ. Тэгээ би Японд нэг найзтай 15 онд гангаа тэгээд найзтай явжсэн чинь нэг айлд очихгүй. Тэгсэн чинь айл ингээд айлын эзэн модоо хэлбэрчүүлээд байчихсан. Тэгээд айлын эзэнтэй ярьсан чинь энэ нодыг манай өвөө тарьсан тий. Би одоо 3 дахь үед нь ингээд янзлж байна. Энэ ус орглоорыг би хийсэн. За энэ одоо юу сэтгэн мандлын суурийг одоо манай аав хийсэн гэдэг. 3 4 үеийн түүх ярьж байгаа байхгүй гадны орчинд. Тэгээд эндээс юу гэж ойлгосон бэхээр ерөөс энэ амьдрах орчноо сайжруулах хашаанда сайхан амьдрах гэдэг чинь ерөөс өөрсдөө их хэрэгтэй юм шүү дээ. Тэ? Өөрсдөө гоё болгож болох юм биш үү? Тэгээ ирээд хашаанда сайхан амьдрах гэж энэ бос болгоно ингээд ингээ олон нийтэд зарласан ч хүмүүс аяг өгдөөсөн. За тэгээд энэ ер нь эрчимтэй одоо манай хашаанда сайхан амьдрах гурав чинь 427 мянган гишүүн тэ. 19 он гэхэд 20 мянган л гишүүнтэй байсан юм. 3-4 жилд. Тэгэнгүүт ковид нөө 20 онд хөл хорой болсон. Тэгэнгүүт хөл хорой болоод орон сууцанд хоригдлаа ш 700 м квадрат байшин хоригдоод бишээ 70 м квадрат 50 м квадрат хоригдоод эхэлсэн чинь хүмүүс нэг юм мэдрэгдчих гэсэн орчны эрхчлөө гэдэг юм мэдэрсэн. Орчны эрхчлөө. Хүүхдээ гарч тоглуулж болохгүй, салхинд гарч болохгүй хоригдсон ш. Байрнаас гарахгүй. Тэгсэн хүмүүс орчны эрхчлөөг мэдрэнгүүтээ хөш ядаж 700 м квадрат газар хоригдвол илүү ямар юутай юм биш үү? Илүү эрхчлөөтэй юм биш үү? Тэгээ нөгөө гэр хайдсан цуслангаа босгоо эсэргээ нөгөө хашаа гэр ороод хайчихсан хашаага янз тий. Ер нь газартаа бол игээд. Тэгээ 20 оны тэр хөл хоноод юу ч манай хашаанда сайхан амьдрыг групп өдөрт 50000 хүн орж ирсэн. Элсэж. Тэгж гисэн. За тэгээ яг анх 16 онд эхлүүлэхэд би юу бодож эхлүүлсэн бэхээр хашаанда гоё мод тарий, зүлэг тарий, хашаанда зам тавья гэж уриалж эхэлсэн. Гэтэл яг ингээд гэр ороолын амьдрал донд ороод ингээ яваад гэсэн чинь яг үндэ бол тэр зам тавих, тогтчуулах, мөгчүүлэх асуудал бол яг үнэ хэлэхэд нэлийн сүүл 33 дахь асуудал байсан. А гэтэл гэр орол ямар асуудлууд тулгарч ирсэн бэ? Хамгийн нэг нь амарт хөлдөж өгөхгүй байх. Дулаахан сууц. Хөлдөж өгөхгүй байх. Дараа нь нэг аятайхан цэвэрхэн өмхий биш ч орлоо бие засах. Хоёр дахь нь тий. Гурав дахь нь гэвэл өглөө босоод усанд орчдөг байх. Их мэтлэгийн асуудлууд бол 1 2 3. За тэгээд зам маам гэд ингэж явж байгаа тэгээд модтой байх, тогтчлолтой байх, зүлэгтэй байх гэдэг асуудлууд орж ирж байгаа байхгүй. Тэгээ ингээд уг нь тогтчуулыг гоё ногоон болгоё гэж ихэлсэн боловч яг хүмүүсийн амьдралд төрж байгаа бэрхшээлүүдийг судлаад үзэхээр сүүлдээ тэгээд нэг дулаалгах яндаа маань гараад ирж байгаа. Яг ч үгүй бид нар чинь 1 2 3 бас. Үнцэн эрх зэрэгэл орж ирж байна тийм. За одоо Улаанбаатарын нэг оршин суух бүсийг бүгд үзэх юм бол төв хэсэгтээ бол мэдээж байшин одоо байр апартментууд байгаад байгаа. За хоошоо дижин мянгаас эхлүүлээд бараг лагер хүртэл майхан толгоо гэж явдаг. Гэхдээ английн үзэх юм бол яг яриад байгаа нэг гэр хороол хэсэг нь бол уртлын хэсэгтэй. Хоошоо бол ингээд лагерын байшин бүгд нэг нөхөн жордолтой байгаа. Тэгэхээр одоо энэ хүмүүс магадгүй одоо цаг хугацааны байдлаар хөгжөөд явхад нөхөн жордлонгууд одоо энэ хөрсний бохирдлыг бид нэр цэвэрлээд одоо амьдрах хэмжээнд тэр гэр хороол одоо хашаа байшинг байлгах тийм үйлчлэл ер нь байгаа юу. Шинэ одоо миний мэдхээр ганданд бол ихэнх айлж жордлонгоо 4 5 удаа хашаанд авахсан тий баян шонд. Тэр энэ хөрсний бохирдлыг ингэж дахин цэвэрлээд ирүүл болгоод дээр нь бүр ингээд таны яриад байгаа ногоон байгууламжийг одоо үүсгэх тийм боломж юу байгаа юм. Боломж бол байгаа яг хөрсний бохирдол ч одоо манай гол хөрсний бохирдол бол нөхөн жарлангаас үүдэлтэй хөрсний бохирдол. За яг сүүлийн үед тэр хөрсний жорлонгийн бохирдол бол асуудал одоо мод ургамал тарихад тэр модны үндэс чинь өөрөө тэр хөрсийг цэвэрлээд буцаага тэр бохирдол чинь бараг бордоо болоод ингээд явж байгаа. Ногоон байгууламжинд бол маш эргээр нөлөөлнө. Одоо сүүлийн үед санаа зовж байгаа нэг хамгийн том бохирдол бол энэ үнс. Энд чинь нэг хардаг болгоны үнэтэй металлтай цацраг хэвтгэж маш олон айхтар юмнууд байна. Тэгэхээр нэг гэр хорооллыг сайжруулахгүй зам дэд үс тавихгүй байгаа учраас үүл болохоор нөгөө
гудамжиндаа маш их үнэтэй. Ягаад гэвэл цаг алтраад гарахгүй шүү. Тэгээд нөгөө гэр ороолын зам дээр чинь давс байхгүй. Тэгээд нөгөө засмал чинь зэвэрлэхгүй. Тэгэнгүүт л одоо шууд хүнсэд цаал тэгэл одоо машина өгсөрөд гаргадаг учраас энэ бохирдол хамгийн аюултай бохирдол үүсэж байгаа. Энэ дээр бол санаа зовж байгаа. Тийм учраас энэ нөөцийг болох хэрэгтэй. Яаж яах нөөц ч одоо 25-30% нөөц болж байгаа. Тэгээд ихэнх зам дээр үүсэж байна. Тэгээ хавруулахар болж гинэ. Энэ л хамгийн санаа зовж байгаа бохирдол байна. А зүгээр цуслан гэр орол хоёр бараг ялгаагүй болчихлоо. Цуслан арай жоохон том байж шээ. Тэ. А гэр орол энэ хоёрын одоо ялгаа гэвэл бараг л байхгүй. Тэгэхээр ер нь нийтэд нь гэр орол гэдэг ойлгочих хэрэгтэй байхгүй. Төрийн бас байгууллагынхаа хүрээнд ингээл маш олон л ийм одоо нээлттэй ийм гоё кампейнтэй үйл ажиллагаануудыг зохион байгуулт юм байлээ. Би өчтөр нэлээд орж халгаж харлаа. Тэгэхээр сүүлийн хэдэн жилүүдэд яг энэ Хашаандаа сайхан амьдрын төрийн бас байгууллага маань яг гол томоохон ийм импакт үзүүлэх тийм том үйл ажиллагаанууд нь юу байсан бэ? Тэг яг хоо эхлээд бол ер нь ийм гэр орол сайхан амьдрах боломжтой гэдэг эдлэнгээ эзэн гэдэг контентийг нэлээд эзний төлөвтэй хамтарч хийсэн. Хүмүүс ер нь гэр орол Хашаандаа сайхан амьдрах боломжгүй гэж ойлгодог гэсэн. Тэр 20-30-аад контент хийсэн баха. Тэрүүгээр бол нэрэ болох юм байна шүү дээ. Нэрэ тэтгэврийн өгсөн ч гэсэн Хашаандаа сайхан амьдрах болох юм шүү дээ гэдэг мессежийг бол өгсөн нэгдүгээр хаж. За хоёрт нь бол тэр Хашаандаа сайхан амьдрыг группт бол хүмүүс орж ирээд юмхнаар юм хийж болно. Өөрөө юм жоохон ажилласан хичээнгүй байх юм бол юу ч болчих болно гэдгийг бол иргэд өөрсдөө ингэж уруулаад тавиад тэрнээс нь нөгөө хүмүүс хараад мэдээд гэх юм ийм бивнээсээ суралцах нэг тийм том. Юу болон community үүссэн учраас бивнээсээ суралцдаг. Тэгээ заавал би тэнд юм бичээд байхгүй. Одоо би нэг жишээлбэл дээрх ус ингээд тасчлаа ингээд нэрэ болох юм биш тэгээ тэрий чин дуурайгаад маш олон дуурайгаад хийх гэдэг ийм community үүсч байгаа. Одоо social орчны хүч юу юм да тий. Бивнээсээ суралцдаг тийм байна тий. Тийм. За нэг ийм юм явсан. За дараа нь одоо бол ер нь энэ сүүлийн үед нэг дулаалга гэдэг одоо тий тэрүүний номер 1 асуудал. Ер нь энэ дулаалгагүй учраас одоо 10 км халж байна. Тийм учраас дулаалчих юм бол 2 км халж болно гэдэг мессежийг одоо сүүлийн үед одоо 2 жил нэлээ хүчтэй тавьж ээж гэр орооллынхын ч нэлээд сайн ойлгодог боллоо. Төрийн бодлого ч гэсэн одоо энэ дулаалгахыг бас анхаарч үздэг. Энэ бас мөнгө төсөв хөнгө 50 гэдэг ийм юм явж байна. За одоо нэг том юм бол одоо энэ 20-40-тай холбоотой ерөнхий хорооллыг байлгах юм уу байлгахгүй юм гэдэг нэг том бодлого юм яваад том нэг маргаан үсэл явж байна л да. Тэгэхээр нэг ийм нөлөөллийн маягтай хүмүүсийн хандлагын өөрчлөлт гэх юм уу иймэрхүү өөрчлөлт бол нэлээд орчихсон ойлгочихсон байгаа. За одоо сүүлийн үед бол бас нэг сэргийгт хэрчим хүчийг ашиглах боломж байгаа юм байна гэдэг ойлголт нэлээд хүчтэй явчлаа. Тэгэхээр яг нь ер нь ямар нэгэн хувьсгалт ийм өөрчлөлт бол эхлээд энд те хүмүүсийн оюун санаанд суух хэрэгтэй. Тэгээд дараа нь үйл бодлого үйлээр болох хэрэгтэй юм байна. Гэтэ их цаг хугацаа бол нэлээд орохоор юм. Богино хугацаанд бол тийм амархан өөрчлөгдөхгүй. Тэгэхээр бидний ойлгож байгаагаар бол нийт одоо Улаанбаатар хотын иргэдийн 60% нь одоо гэр оролт амьдарч байгаа гэж ойлгож байгаа. За Орос улсны хороолт төр бол маш өндөр стандартууд байдаг. За комиссийг нь хүлээж аваад яг стандартын дагуу явдаг гэж ойлгодог. Тэгвэл одоо гэр хорооллын энэ байшаа хороололт одоо баг үүсээд баг хэдэн 100 гаруй жил болсон байгаа шүү дээ. Тэгэхээр 100 гаруй жил болсон энэ зүйл дээр юу стандарт гэж байдаг юм уу? Одоо гэр оролт нэг 5-6-гийн харьцаатай ч юм уу байшин барихаар магадгүй үйл хөдлөлийн гэрчлэгээ зарим нь авч байгаа тийм. Тэгэхээр энэ дээр бол өөрийнхөө өрөнгөө бүртгүүлэхдээ энэ дээр усаас тавьж байгаа ямар нэг стандарт. За хашаа ороогоо ингэж барив шүү. Нэг хашаанд одоо 2 айл тийм байдığım гэсэн шүү. Ийм үнцэн стандарт гэдэг зүйл юу байна вэ? Тэгэхээр энэ стандарт байж цаашаага 100 жил байх тухай ярина шүү дээ тийм. Тэгэхээр нөгөө хаач амьдэрсэн ямар нэгэн стандарт өрмж баригдаж тий тэрнийхэн хүрээнд амьдрах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр одоо манай гэр ороод толгордог одоо асуудал гэвэл хашаага одоо жишээл кадастрын зургийн дагуу барьдгүй дандаа сонгож татдаг тий. За байшин барьлаа гэхэд юу тийм янттай нууц төлдөг маш их дулаан алдагтай нөхөн жолтой юм байдаг. Тэгэхээр энэ бол нэг иргэдийн буруу гэсэн илүү төрөөс бодлого гаргаад стандарт гаргаад энийг яг дагаж мөрдүүлэх юм бол энэ чинь байх болно шүү дээ. Тийм байхгүй учраас яг дур зоргоороо одоо фэшн саудыг барьдаг, дур зоргоороо хашаа ороогоо иш тийш татдаг. За хаваа ихлэж гисэн одоо ингээд дур зоргоороо энэ тийм хаваа их жишээний ийм том асуудлууд бол. Тэгэхээр ер нь энэ ингээд шийдийг бол маш амархан. Одоо жишээлбэл ингээд жилд 10,000 Монгол улсын хэмжээнд гэр орол 10,000 байшин баригдаж байгаа.
Амны орон сууц. Өөрсдөө хэлж. Тэгээд 100000 яндан, 100000 нөхөн жорлон, 100000 дулаалах мохтой байшин баригддаг. Тэгэхээр энэ дээр тэгээд энийг чи үл хөдлөлтөй байж бүрддэг. Үл хөдлөх болгож байгаа. Тэгэхээр энэ дээр жишээлбэл бодлого явуулаад стандарт гаргаад за хэрвээ өөрөө амны орон сууцаа барих гэж байгаа бол дулаан алдагдлын ийм наазах юм шүү дээ. Дулаан алдагдлын ийм стандартыг харах хэрэгтэй. Хэмч нөхөн жорлон ухахгүй. Тэгэд за харин нөгөө талд нь хэрвээ ийм стандартыг хангах юм бол ийм ипотекийн ийм тусламж ийм татас боломж байгаа. За ийм стандартын шаардлага авчих бол бүртгэнэ. За газар чинь ингээд илүү кадастраас илүү байх хэсгүү тий. Тэгэд ингээд одоо бид нар одоо хэрэг утаатай тэмцэе гэж бол жилд 100000 яндан босоод байна шүү дээ. Энээс эхлэх. Одоо энэ жил 100000 стандарт байхгүй. Тэгээд бүгдээ үлдээд сурчдаг. Тэгэхээр энэ стандартыг гаргаад буцаад нөгөө талд нь санхүүгийн дэмжлэгийн хөшүүрч юм уу холбоод өгчмөр байна. Тэгээд тийм юм байхгүй ингээд учраас ингээд яг өөрсдийнхөө бүх юм хийж ах дүүгээ дуудаалын найзгаа дуудаад байшин барьдаг. Дуулаад тавьдаг. Сурахгүй барьдаг. Утаана. Түүнээр ордог. Ийм л байна. Тэгэхээр стандарт гэдэг бол зааш хэд хэдийн стандарт хэрэгтэй. Монгол нэр дээр стандарт хэрэгтэй. Шинээр байшин барихтай стандарт хэрэгтэй. Газраа хашаалахтай стандарт хэрэгтэй. Хог аялагчтай стандарт хэрэгтэй. Ногоон байгууламжтай стандарт хэрэгтэй. Удамж талбай ашиглалтын дээр стандарт болно шүү дээ. Хэдүүлээ энэ стандарт гэдэг хэсгээ нэлээд сайн цаашаа гүнзгийрүүлээд явъя. За жишээлбэл одоо орон сууцнд жишээлбэл барилга хүлээж авах те барилгын норм нормативаараа заавалж баригдах ёстой. Тэр нарийн үзүүлэлтүүдийн дагуу те материалын сонголт гэдэг юм уу хийх ёстой. Хүний хамгийн тав тухтай одоо байдал мэдээж ихний үнцэн хэрэгцээ. За дулаахан байх ёстой, хүн даарахгүй байх ёстой ч гэдэг юм уу те саяны яриад байгаа нойлын хэрэгцээчүүд юм байна. Энэ дээр танд одоо нэг олон жил ажилласан туршлагын хүрээнд за ер нь нэг иймэрхүү сууцууд, амны орон сууцууд те багцаа нэг тэдэн төгрөг төсвийн хүрээнд одоо ер нь босч байна. За нэг тэдэн одоо юу гэдгийг зардлуудыг одоо хэмнэх юм бол за нэг дулаан алдагдлыг ингэж нэг хэмжээд энэ нэг айгу одоо одоогийн нөхцөлд иймэрхүү тийм систем ч гэдэг юм уу технологи байна. Гэх мэтчлэн нэг юм нарийн детальны юмнуудыг ярилцуулах сонирхолтой байна. Тий яг. Тэгээд мэдээж нөгөө хүн болгон за Монгол гэрэг төлөвтэй байх чинь ер нь бол нийт гэр хорооллын 40% Монгол гэртэй байна. 95 мянган Монгол гэр байгаа. Тэгэхээр Монгол гэрийг бас яндангүй болгож болно гэдэг бид нар бас туршилтын ажлууд хийгээд байгаа байхгүй. Нэг түүх хэрэглэхэд 1940-с 1950 онд монголчууд Монгол гэр дээр том шинжилгээ хийсэн. Тэр нь юу вэ гэхээр ил тулганд галаад төлдөг гэсэн. Тэгээ ингээд одоо аргал маргал гэрээр нэг утаа тий. Тэр үе одоо Батбат зураг мөрнөөс хардаг баг тий. Шараас хийгэртэй ингээд хүмүүсийнх нь өсмөс ингээд яцсан. За тэр үед яасан бэ гэхээр 100 тавиад яндан гаргасан. Тэгэнгүүт гэр дотор утаа авах. Тэр бол маш том тухай дэвшлээс. Ил галг ууцсан. Хоёр дахь гэр дээр хийсэн хоёр дахь том шинжилгээ бол эсгийн хаалгатай байсан. Эсгийн унжуулдаг хаалга. Тэрийг модон хаалгатай болгосон. За гурав дахь зүйл нь бол ерөөсөө ингээ эсхий гэрээ бачдаг гэсэн бол гадна дотор цагаан бүрээс хийгээд гэрийн цагаан болсон. За ингээд Монгол гэрт маш том шинжилгээ хийсэн. Тэр одоо шинжилгээс хойш 70 жил бид нэр гэртээ шинжилгээ хийгээгүй. Жишээ. За тэгвэл бид нэр одоо гэрээг яндангүй болгоё. Агаар жилтний системтэй болгоё. Тэ? За бүр дайшээ одоо нойлтой болгоё. Усанд ортог болгоё. Ингээд ажиллаж байгаа боломжтой. Гэр бол хамгийн амтхан сууц байхгүй. За тэгэнгүүт байшин руу ороход байшин бол ингээ хоёр янзаар авч үзмээр байхгүй. Нэг нь бол шинээр байшин барихтаа түрүүний шинээр ингээ 100000 байшин баригддаг шүү дээ. Өөрсдөө бариад шүү. Тэрийг түрүүний ярьдаг. Тодорхой стандартын дагуу барих юм бол зээл тусламж авч болдог, үл хөдлөлт бүртгэдэг гэдэг юм хөшөөргийг хийж өгсөн. За хуучин байшин дээр бол бид нар 30 сая төгрөг байхад хуучин байшин яндангүй, нөхөн жорлонгүй усанд ордог болгож болох юм байна гэж үзсэн. За нэг 6-8 50 м квадрат хүртэл байшин. 80% 6 50 хүртэл квадрат байшин байдаг хгүй гэр ороолын. За үлдсэн нь бол нэг том юм байна. Тэгэхээр 30 сая төгрөгөөр яах вэ гэхээр за нэг 10 сая орчим төгрөгөөр байшин гадуулаад яндангаа буулгах. За нэг 10 сая орчим төгрөгөөр жоо септик нортой хэмж орлонгүй. За нэг 10 сая орчим төгрөгөөр яах вэ гэхээр усанд ордог өрөө найл өрөө гэж байдаг шүү дээ. Усанд ордог угаалтар өрөө мөрөнд тогтчоо. Тэр 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт байхад бол хуучин байшингаа яндангүй нөхөн жорлонгүй өглөө босоод усанд ордог болчих юм байна гэсэн ийм зүйл байгаа. За яг шинэ амны орон сууц бол нэг эрчимчний хэмнэлттэй амны орон сууц бол нэг
метр квадрат 3 сая орчим байна. Зах зээл дээр. Гэтэл нийтийн орон сууц 4 сая 500 байхад амны орон сууц эрчим хүчний эмэгтэй амны орон сууц 3 сая гэхээр харьцангуй хямдхан байгаа. За ингээ өөрөө нэг байшин барья гэх юм бол ер нь нэг нөхөн жорлонгүй яндангуй байшин барья гэх юм бол за нэг 2 сая төгрөгийн толгой метр квадрат юм. Өөрөө одоо тий. Зөвхөн бол барьчихаар байна гэсэн би тийм ойлголттой байна. За одоо ингээд хүмүүсийн гэр оролт нөгөө яндантай нөхөн жорлонтой байшингууд дээр ингээд 90 метр квадратны хэдэд босоо гэхээр хүмүүс бол сая төгрөг босч байна. Симэрдгийн. Тэгтээ тэр бол нөгөө нэг дулаалга бас тийм стандарт юм биш. 0 стандарт юм биш те. Одоо блок хямдхан блок сонгогч юм ингээд хямдхан байдлаар байхад 1 сая орчим төгрөгийн хүмүүс байшингаа бариад багш. Нэг иймэрхүү юм байгаа. Тэгэхээр ер нь бол жоох стандарт тавиад өгөх юм бол мэдээж барилгын материалын чанарын сайжрна, жоохон өнөснө. Тийм, амны орон сууц тийм байгаа. Гэхдээ амны орон сууц нь зээл байдгүй, ногоон зээл хэд байдаг учраас ногоон зээл нь гэхдээ нөгөө гэр оролтын дээрээс очтдгүй шүү дээ. Дандаа уулын ам руу боломжтой очдог. За тэгэхээр мэдээж стандарт бол одоо шинжлэх тэгээд тохирсон стандартыг батлуулахтай түүнийхээ дагуу иргэд бас дагж мөрдөж хашаа шингаа барих нь бол хамгийн чухал. Гэхдээ төрийн бодлогоос одоо бодлогоор бол одоо гэр хорооллуудад хийсэн дид хүчтэй зүйлүүд бол маш их орж байгаа. Баян шүү чиглэл рүү энэ хойшоо дэнжимэн ногоонор гэдэг. Тэгэхээр төрийн бодлого ер нь энэ гэр хорооллыг урт удаан хугацаанд байлгана гэж авч үзэж байгаа юу? Эсвэл барилгажуулаад эргээд одоо орон сууцны барилга болгоод иргэдээ гэр хорооллоос гаргах бодлого барьж байгаа. Таны хувьд бол яг төрийн бодлого талаас нь харуул. Тэр төрийн бол нийслэлийн бодлого юм уу? Тий, яг уламжлагдаж ирсэн бодлого яг одоо үргэлжлээд байгаа. 1970 онд энэ хот төлөв. Энэ чинь хотын ерөнхий төлөв одоо 6 дахь удаа батлах гэж байгаа юм. Өмнө 5 удаа Улаанбаатарын ерөнхий төлөв хийсэн. Тэгээд тэр 70 оны үед тэр чинь 2 дахь төлөв байсан баха. Нэг тэр төлөвөн дээр харахад бол гэр хороол одоо энэ нөгөө Гандангийн гэр хороол, Зүүн айлын гэр хороол, энэ Дарихын агуур нэг хэсэг гэр хороол, Хорооллын арга нэг хэсэг гэр хороол байсан. Тэгээд тэр үеийн ерөнхий төлөвлөгөөн дээр 2 дахь ерөнхий төлөвлөгөөн дээр жишээлбэл гэр хорооллыг төр суурьшлийн бүс төр зурдаа ингэ байж гэдэг ийм үндсээр хандж байсан. За одоо ингээд 3 дээр яг адилхан, 4 дээр яг адилхан, 5 дээр яг адилхан. За одоо 6 дахь дээр бол бас яг адилхан. Яг тийм. Ерөөсөө нийт Улаанбаатарын 91% нь орон сууцнд амьдрна. 9% нь гэр хороол амьдрна гэсэн юм ерөнхий төлөвлөгөө бодлоо. Хотын ерөнхий төлөвлөгөө төхөөрөлтөөр гаргах байж байгаа. Тэгэхээр эндээс ингээ харахаар ерөөсөө гэр хорооллыг хот болно гэсэн юм концепц, ийм бодлого бол одоо манай төр засаг ийм төвшөнд бол ингээ яваад байгаа. Гэтэл бод амьдрал дээр бол гэр хороол тэгж 40 он гэхэд 9% хүртэл буурах юмч болцоо байх. Болцоо байх. Тэгээд гэр хорооллыг байхгүй болгоно гэдэг бодлогоос үүдээд маш том асуудал үүсэж байгаа. Тийшээ нөгөө байхгүй болгох юм чинь хөрөнгө оруулалт хийж дэд үс тавьж болохгүй. Дэд үс тавьсан ч айл өдрөө өгөхгүй. Зам тавьж болохгүй. Яг хэрвээ дэд үс тавьчихвал гэр хорооллын газар өмтөө болчихно. Тэгэж яхад төвхтөө болчихно гэдэг байгаараа гэр хорооллыг байхгүй болгох үзээд байгаа. Бодит амьдрал дээр эсрэгээр хашаандаас ер нь гэр хорооллын одоо 220 мянган айлаас би зүгээр төврийн судалгаа аваад 50% гэр хороол хашаандаас ах амьдрал гэсэн бодолтой хүмүүс байна. 50% нь орон сууцнд орё гэсэн бодолтой хүмүүс байна. Тэгэхээр хотын бодлого тодорхой болоод за энэ хэсэг одоо тэр баян уушууны хэсэг, сэлэв дэд хэсэг, тэр шараадны хэсэг ингээд нэг хэсэг орон сууцны хаваал барьж болно шүү дээ. Дахин тавьж болно. Үлдсэн хэсгээ гэр хороол байх хэсэг одооноос зарлаад шантаа сайхан амьдраа. Энд бол дэд утас. Хэлсэн юм орж ирэхгүй, дахин тавьж орж ирэхгүй. Одоо та нар байшин гадуулаад модоо тарь тий. Хашаа хараахан янзал гэж хэлмээр байгаа. Тэгэхгүй. Өөрөөсөө л дахин төлөвлөн орон сууцчулна. Дэд утас татна. Байхгүй болгоно. гэдэг байгаа учраас гэр хорооллынхан байшингаа дулаалж яндангаа болохгүй. Хүн жарлангуй өөрчлөсөн мод тарих төслөхгүй. Яа тэгвэл эх жил дараа жил 2-3 жилийн дотор гэр хороол дахин орон сууцнд орох юм чинь 100 төгрөгч хараа тийш хийхэд хайран байгаа. Тэгэхээр ингээд нэг ийм том юу гэдгийг бодлогын алдаа гэх юм уу буруу төлөвлөлтөөс үүдээд өнөөдөр яг гэр хорооллын хүнд байдалтай байгаа л би бол гэж харна. Хүмүүс хүлээлт өгсөн. 20 жил хүлээж байгаа юм шиг. 40 настай байхад нь гэр хорооллыг орон сууцнд орно гэж хэлжсэн бол өнөөдөр 60 настай юм болсон. Орох юм бол яах юм бол. Хотын одоо нэг гол асуудал ч одоо төгжрэлж явах үед утааны асуудал одоо маш их байна шүү дээ. Тэр хизээ нөгөө 100000 янданга буулгах юм тийм ээ. Тэгэхээр таны дөрөвний хэлсэн
За мэдээж хашаанда сайхан амьдрий ч гэдэг юм хашаанда бай гэхээр хүний одоо эрхчлүүлэн шүү дээ тийм үстэй. Хүний эдэлбэр газар хүний одоо хөрөнгийг одоо улс одоо ингээ бодлогын хүрээнд одоо тэрийг ингээ хашаанда сайхан амьдрах нөхцөлөөр хангахгүй байгаа бол магадгүй одоо тухайн хүмүүс чинь өөрийнхөө амьдарч байгаа орчныг солихгүй тухайн газартай ажил мэргэжил нь байгаа бол нүүхийг хүсэхгүй шүү дээ. Заавал ч орон сууц руу орохгүй одоо 50% нь магадгүй орохгүй хэмжээнд сонирхолтой. За 50% нь орон сууц руу орох одоо сонирхолтой байт юм байна. Тэгэхээр санхүүгийн хөшүүрэг талаас нь таны хувьд одоо ипотекийн сая журам дөрвөлт орлоо шүү дээ. Энэ тал дээр ямар хөө дэмжлэг тусалцаа байвал нөгөө сонирхоод байгаа 50% маань яг тав тухтай өөрийнхөө эзэмшлийн суудсантай байх бол. Тэр одоо ипотек чинь 12 онд 11 онд гарлуу. Анх ч одоо 9 онд гарлуу. 9 онд судалтай анхны гарч ирсэн ба. Тэгээд мэдээж бол тэр том дэвшил байсан. Түүхэн үргээ үүсгэсэн. 2-300 юу л 200 мянган ипотекээр орсон гэдэг. Одоо бол дахин өөрчлөх үе шинжлэх хүрээгийн төлөх шаардлагатай болсон гэж харж байгаа. Ипотек бол нийтийн орон сууцнд зөвхөн нийтийн орон сууцнд ипотек өгч байгаа учраас одоо би нийтийн орон сууцны үн ингэж хөөсөрж байна. Жил болгон 12% нэмэгдээд байна гэж харж байгаа. Одоо ипотекийг бол яг өгөхөөр нэгдүгээрт ингээд за амны орон сууцнд гэр орол амны орон шинээр барья гэвэл өгдөг болох хэвээр. За яриа л байна. Уучин байшингаа засъя гэвэл өгдөг болох хэвээр. Уучин байшингаа стандартын шаардлага хангуулъя. Би нүхэн жорлонгүй болъё, усанд ордог болъё, гал төлдгөө болъё гэвэл тэр хайлт яг уу. Эд үтсийн ипотек гэж өгөх ёстой гэж харж байгаа юм. За дээрэс нь бол юу яах ёстой гэж харж байгаа. Тэр дахин төлөвлөлтөн дээр бол одоо юу яваад байгаа гэхээр Нямбатар хотын дарганы хууль батлуулсан. Тэрний өгөхөр ингээд нэг 10 айлтай гудамж байлаа гэхэд 6 айлын зөвшөөрчих юм бол 4 айлын шууд хүчээр авна. Яг дахин төлөвлөлтийг бол бүр огт үгүй гэж хэрэггүй гэж хэлж болохгүй. Дахин төлөвлөлт явах хэрэгтэй. Тэгэхдээ тэр айлын газар хүчээр төрж болохгүй. Хилцэж авах хэрэгтэй. Зөвшөөрлөж авах хэрэгтэй. Тийм. Тэгэхээр тэр хүнд одоо юу гэдэг нь өөр нэг газрын нөгөө тэгээд тэр санхүү өмгийнхаа юмнуудыг ойлголцоо тохиролцоод авах та. Одоо шууд ерөөсөө хотоос гарах стандарт хүнлэгээр шууд авна гэдэг байна. Тэгэхээр тэр бол буруу иргэдтэйгээ ойлголцох хэрэгтэй зөвшөлдөх хэрэгтэй. Нөгөө талдаа гэр хорооллынханд одоо нөгөө дид үтс одоо хашаандаа сайхан амьдрий гэсэн хүмүүс нь гэж ярьдаг шүү дээ. Тэр уулын оройд дид үтс очихгүй шүү дээ. Тэ бохрын турбаа очихгүй, цэвэр ус очихгүй, дулааны юу шугам очихгүй. Тэгэхээр яах юм бэ? Буулгаж ирэх гэсэн юм шүү. Одоо бие даасан дид үтс гэдэг гоё юм бол гараад ирсэн. Жорлонгийн сефер шийдэж болж байна. Халаалтыг одоо дулаалгаар шийдэж болж байна, тэ. Дулаалгаар шийдэж болж байна. Эрчим хүчийг сэргийгдэхээр шийдэж болж байна. За ганц асуудал нь ус байна. Усыг бол үргэлтээр юм уу эсвэл ингээд 20 айлаар ч хэсэгчлээ шийдэж болно. Тэгэхээр одоо тийм гэр хорооллынхан бол өөрсдөө сүүлийн үед би уриалаад байгаа юм. Хөшөө холбоо нь зохион байгуулалтаар аруулаа нийлээ хориулаа нийлээд дундаа усаа шийдээ. Тэ? Дундын эзэмшлээ, нийт эзэмшлээ сайжруулъя. Одоо тийм юу гэдгийг хүүхдийн тоглоомын талбай дундаа хийе гэдэг зүйл рүү яваад байгаа. Тэгэхээр хот бол орон сууцгүй биш гэр хороолгүй болно гэсэн бодлого нь явна. Нэг хэсэгт явахаар болчлоо. Гэр хорооллынхаа эсрэгээрээ өөрсдөө зохион байгуулалтанд орох, нийлэх, community болох илүү их эрч хүчтэй амьдрах орчноо сайжруулж тэмцэхгүй бол яг одоогийнхоор ингээд салан задгаа байх юм бол тэгэл тугуй газарт оруулнаа гэж харимжилуулдаг. Тэгээ юу ч өөрчлөгдөхгүй нэг насыг гарах гал. За одоо тэгэхээр хамгийн чухал зүйл болохоор иргэдийн одоо яг кармалуу орсон одоо эдийн засгийн асуудал чухал байна л та. Одоо байрны айл за 50 м байр одоо нэг 4 сая төгрөг тавьвал 200 сая төгрөг байна. Урд нь бол гэр хорооллын айлууд одоо яаж одоо байранд орох вэ гэдэг бараг мөрөөдлөл шүү дээ. Ихэнх айлууд бол урдчилгаанд хашаа байшингаа тавиад үлдсэн дээр нь зөөл аваад ингэ явдаг байлаа. Гэтэл одоо бол бүр хашаа байшингаа байраар солих уу байх уу гэдэг юм бодол болоод явчихлаа тий. Тэгэхээр дахиад 10 жилийн дараа ихэд бол бараг эргээд байрны айлууд яаж одоо гэр хороол байшин хороолтой болох вэ? Хаустай болох вэ? Байшин гэдэг чинь өөрөө бараг тансаг хэрэглээ болж одоо мөнгөтэй боломжтой тансаг хэрэглээ болж эхлээд байна л да. Тэр одоо толгоотод одоо баян шуунд за дайрагт амьдарч байгаа айлууд одоо таны яг гоё одоо яриад байгаа энэ зүйлүүдийг өөрийнхөө хашаа байшингаа шинжилээд байр саваа шинжлэх яг хэдэн төгрөгийн бэлэн мөнгө одоо гаргавал одоо нөхөн жорлогооны дүрд байхгүй. Хоёрдугаарт одоо сайжруулсан төлшгээд энэ зүйлийг төлөхгүйгээр гэртээ усанд орж чадах бай. Яг тоо хэлвэл мөнгөнд үйл. Би нэг 30 сая гэдэг байгаа. Тэгээ энийг бас засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан юм.
нөгөө хамтарсан засаг байгуулалт. За ер нь гэр хорооллын айлуудад 30 сая төгрөгийн маш таатай нөхцөлтэй зээл өгчөөч. Гэт. За эсвэл татаас ч юм өгчөөч. Тэгээд түрүүний хэлдгээр нөгөө ер нь 6-8 би тэр ер нь энэ гэр хорооллын 140 мянган байшин байгаа байхгүй. Санбаатарын тэрний 80% 40-с 50 м квадрат байшин. 40-с 50 м квадрат. Одоо нэг орон сууцны 2 байрны хэмжээ шүү дээ. За тэгэхээр нэг 6-8 байшинг дулаалахад нэг 10 сая төгрөг болж байна. Эрчим хүчний хэрэглээ нь 6-8 байшин чинь нэг 6 кВт орчим эрчим хүчээр халж байгаа байхгүй юу? Одоо юу гэдгийг тэр 100 нэг 100 шүү дээ. Нүүрстүүлдэг 100 нэг 6 кВт-ийн 100. Тэгэхээр тэр эрчим хүчний нэг 10 сая төгрөгөөр дулаалах хийчихэд 6 кВт-ийн хэрэглээ нь 2 кВт байна. 2 кВт. За 2 кВт-ийн хэрэглээтэй болчих юм бол цахилгаан залгаад 2 кВт биш гарч байна. Сарын төлбөр нэг 150-200 мянга гарна. Тэгэхээр ингээд дулаалга дээр яндангуй болоход нэг 10 сая төгрөг хэрэгтэй байна. Нэг айлд. За нөхөн жорлонгоо өөрчлөхөд одоо сүүлийн үеийн септик нар ч юм уу, саруулдаг нар ч юм уу тийм. Гэхдээ юу оруулаад, наалаа султар оруулаад ингээ гаднаас саруулдаг юм уу, септик тавихад нэг 10 сая төгрөг хэрэгтэй байна. Орсын нэг янз янз септик оруулдаг, саруулдаг, үнэртдэг. За тэгэнгүүт чинь нэг байшинтай нэг өрөө гаргах шүү дээ тийм. Нөгөө ариун цэврийн өрөө усанд ордог бизнестэй угаалгын өрөө гэсэн шүү дээ. Ийм өрөөгөө тогтоолоход нэг 10 сая төгрөг хэрэгтэй байна. Ингэхэд бол 30 сая төгрөг байхад нөхөн жорлонгүй болчих юм байна. Аль турддаг болчих юм байна. За яг одоо ус бол мэдээж цэврээсний шоу мэдж чадахгүй. Усаа зөөврөөр авахд усаад усанд ордог болчих болцоотой байна. Яг энийг бол би яагаад 30 сая гэсэн бэ гэхээр би өөр дээрээ турсан. Намайг хүмүүс чинь орон сууцанд амьдраад хашиндаа сайхан амьдрий яллаа гэж шүмжилж байгаа шүү дээ. Тэгэнгүүт би баян ушинд одоо нэг хашаа аваад 50 м квадрат байшин одоо яг хашаа байшин аваад би 30 сая төгрөг саартал гаргаад яг өглөөс тусанд ордог нөхөн жорлонгүй машины хариугийн хэлэлттэй болж. Тэгэд 30 сая төгрөг. Мэдээж жил болго өсөд. Тэгэхээр нэг за яг томхон байшинтай байх нэг 50 сая төгрөг, багахан байшинтай байх 30 сая төгрөг нэг хэцүү. Тэгэхэд гэр хорооллын одоо хоёр том асуудал шийдэж байгаа шүү дээ. Яндан утаа бүсний бохирдол. Уучин байшин дээр шүү дээ. Одоо байшингаа сайжруулах. Тэр одоо нөгөө саяны нэг 100-ны асуудал яригдал нь шүү дээ. 100-ын дээр одоо сошиалаар л харах юм тань. Сошиал дээр ингээл нэг 100-ны асуудлаас болоод шүүхэд дуудагдал яваад байгаа нэг асуудал байна. Энэ тал дээр та одоо нэг тайлбар ч гэдэг юм уу те. Ямар асуудал гараад байгаа юм? Тэгэхээр нөгөө утааг нөгөө байхгүй болохын тулд манайхан юм төр зургийн шийдлүүд оруулж ирж байна л да. Өмнөд бахан цуг тараасан, тэгэл бахан яндан сольсон, тэгэл нэг бахан нөгөө нэг юу мэдрэгч зэдрэгч тавьсан ч гэдэг юм уу. Тэгэхээр одоо бидний бодлого юу байх хэрэгтэй вэ? Ерөөсөө урт хугацааныхаа шийдэл рүү нэг мөсөн шийдэх юм руу явъя. Байшингаа дулаалъя. Тэгээ энэ зүйлүүдийг яриа явж итэл яг л ингээд за 32,100 эхлээд дараа чи араас нь дахиад 50,000 ингээд 85,100 тараая. Нийслэлийн төсөөс юм орж ирээд эхнийхээ 32,100-ыг тарах тендер зарлаад тэгээд нэг компани зориулж тендер зарлаад тэгээд тэр компани ганцаар орж ирээд тэр компанитай гэрээ байгуулах юм шатнд явж исэн сая нэг сард. Тэгээд тэр үед тэгээд гол нь за тэр зуухан үнэхээр сайн зуухан ингээ амьдрал шалгацсан сайн зуух байсан бол ямар ч асуудалгүй л дээ. Юм ярихгүй байсан байх байсан. Гэтэл тэр зуухан өмнө говьд тарагдаад бүгд гаргаа ийцсэн. Өмнө говьч манахаас 10 градус, Улаанбаатараас 10 градусын дулаах шүү. Хамгийн хүтэнтэй 25. Тэгээд 10 хэд. Тэр айлууд ягаа гаргаа ийцсэн гэхээр өмнө говийг халааж чадахгүй байгаа 100. Улаанбаатарын айлууд халааж чадахгүй байхгүй. Манай чи 35 40 хүрээ шүү. Тэгээд ингээд Төв аймагт тараасан байна, Өмнө говьд тараасан байна, Ховдод тараасан байна. Бүгд ингээд гаргаа ийцсэн байна. За Улаанбаатараас нэг дүүрэгт тодорхой хэмжээний бас 20,000-ыг тараасан байна. Яваад үзсэн чинь бүгд гаргаа ийцсэн байна. Тэгээд ингэж байна. Энэ айлууд гаргаж хаяад байна. Энэ халахгүй байна. Дүлий байна. Доторх агаарын чанар муу байна. Одоо энийг болоод цуцлаа гэсэн чинь нийслэл одоо мэдээж би биш маш олон хүмүүс эсэргүүцсэн. Тэгээд нийслэл цуцсан юм байна. Тэрнтэй холбоотой компани шүүхт хонол гаргасан. Тэр хүн төрөөр аварсан гэж үзэж байгаа юм. Тэгээ яг шүүхийн шатандаа явж байна. Сая нэг шүүх хурал болоо хаашсан. 14 он явцтай. Шүүлүүлээснээр одоо тань дээр. Тэгэхээр за 100-аа за бүгдээрээ ямар нэг байдлаар цахилгааны шийдлэр болгочдөг юм байж тээ. Одоо
яндаг болоход бол Улаанбаатарын бүх иргэн баярлах баг. Гэтэл одоо сая нөө өвлжингөө одоо тог тасарлаа шүү дээ. Тэгээ яг таны яриад байгаа чинь надад бол жишээ буухгүй. Одоо энэ олон хүмүүс чинь бүгд одоо тэнэ залгаад эхлэхэд яг одоо халаалт системүүд бол мэдээж хөгжсөн байгаа. Тосон тэн яадаг гэж өөр болсон юм билээ. Одоо гэр оролт амьддаг манай нэг ахыг сая энэ өвөл цагтаа нэмэгдээд 400 сая төгрөг төллөө гэл. Тэгэхээр энэ хүмүүс чинь бол баруун нүүрсээ эргээд төлсөн бид нар хямдхан юм биш л гэж яриад байгаа. Дахиад 9 сард бол цахилгаан талааны үн нэмэгдэнэ гэж яриад байгаа. За эргээд баг гэр оролт амьдрах хүртэг чинь байранд амьдрахаас ингээд хамаагүй илүү болоод эхлэхэр чинь нөгөө орлого хэцүү байлаад чинь яах вэ? Энэ бодиттой Монгол улсад одоо Улаанбаатарт одоо цахилгааны үн хизээ буугаад энэ хүмүүс нэг урдных шиг нэг 100 200 мянгаас төлөөд явах. Цахилгааны хүртээмж бас яг бодиттой бүх одоо нийт 60% одоо Улаанбаатарын 60% хангаж чадах уу? Энэ яг надад бол буухгүй юм жишээ. Тэгэхээр яг байна. Тийм аргумент төвшүүлэх хэрэгтэй. Тэгээд бид нар бол энэ дээр манай пассив барилгын хүрээ хашаандаа сайхан амт судлаачид одоо хайбридын батарейд бид нар ингээд маш олон 2-3 жил ажиллаж байгаа. Энд дээр тэгээ ямар шийдэл санд болгож байгаа гэхээр за нэгдүгээрт гэр байшингаа дусаалаад тэр 5-аас 10 кВт халаагаад байгаа. Монгол гэр бол жишээлбэл 5 кВт халж байна. 100 хэрж байгаа шүү. Нүүрсэн 100 ч өөрө 5 кВт зах. Байшин гэхэд нэг 8 кВт халж байна. Тэгэхээр энэ хэрэглээг нэгдүгээрт дусаалаад буулгах юм байна. Монгол гэрийг бид 1.5 кВт оруулсан. За байшинг бол 2 кВт оруулж болж байгаа. За нэгдүгээрт ингээд эрчим хүчний хэрэглээ хөрөлцөхгүй байна шүү дээ. Их уср хөрөлцөхгүй байна. Төвөөс дамжуулах суулж юм уу байна. Тийм учраас эрчим хүчний хэрэглээг нэгдүгээрт буулгах хэрэг. Хасах юм. Нэг энэ бол дулаалга. За хоёрт нь гэвэл бас ер нь нөгөө нэг энэ эрчим хүчний хэрэглээ чинь яг оргил ачаал буюу орой 5 цагаас 10 цагийн хооронд 22 цаг хүртэл нэг 5 цагийн хугацаанд ингэж өсөд байгаа. Өсөд байгаа. Тэгээд шөнө бол эрчим хүчний хэрэглээ чинь 200 юу лээ одоо нэг 30 орчим хувиар ингэ буурчдаг байхгүй шөндөө 30 орчим одоо байгаа 30 орчим хувиар бараг 40 хувиар буурч. Тэгэхээр бид нар юу санал болгож байгаа? Шөнийн цахилгааныг ашиглаж халаалтаа шийдэх боломж юм. Тэгээ сүүлийн үед ийм дулаан нөөцлөдөг ийм халаалтын систем. Нөөцлүүрээр шийдэх. Нөөцлүүрээр. Дулаан нөөц. Дулааны хоригдлол одоо батарей л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр шөнө тэр үнэгөө буюу эрчим хүчний хэрэглээ буурсан үед тэр дулааны одоо дулаан хоригдлолтой юм одоо тэр шиг нэг халаагаад авчих. Дулаалга сайтай байшин бол ингээд халаагаад авцсан байхад өдрөө хангачдаг. Хангачаад нэгдүгээр. За тийм учраас энэ шөнийн тог гэдэг юм ашиглая. Шөнө тогоор халаагаад дулаанаар хөрвүүлж байгаа. Хоригдлоос нь дулаанаар өдрөө халаая гэдэг. Нэг юм шийдэл байна. Энэ бол бас нэлээд боломжтой. За дараа нь бол сүүлийн үед энэ дулааны ноцоос гэдэг эрчим хүчний хэрэглээг эрс бууруулдаг. Ийм шийдэл байна. Оргил ачааллын үеэр салгачаа. Дулаалцсан байшин бол 2-3 цаг салгах. Ямар ч асуудал байна. Оргил ачаалл тэр нэг орой нэг 5 цаг ч ингэж турж ирээд шүү дээ. Тэр үед нь салгачаа. Тийм тохируулгатай байдлаар шийдэж яриад байгаа. За дээрэс нь бол одоо сүүлийн үед бол сэргийгт эрчим хүчээр бас ялангуяа Монгол гэрмэрийг бол нарны станцаар шийдэж байгаа. Шөндөө төвийн цахилгаанаараа халаач. Өдөртөө нараараа халаач. Нартаа. Оройны оргил ачааллын үед жижигхэн батарей тавиад батарейгаар халаач гэдэг юм. Иймэрхүү байдлаар бид нар жоохон юм маневр хийх, менежмент хийх юм бол эрчим хүчний нөөц байгаа. Чад. Тэгээ энэ дээр ажиллах хэрэгтэй л шаардлагатай. За дээрэс нь бол одоо ингээд гэр орол их ус эрчим хүчний их усэр талдаа бол асуудалгүй. Баянгийн цахилгаан 600 орчин, өөрчлөлт орчин. За Эрдэнэ 5 толгой дээр 1000 мегаватт удахгүй хэлчин гэдэг нэг их усэр талдаа асуудалгүй. Тэгэхээр одоо ер нь бид нар нүүрсэнд жил 400 тэрбум төгрөг татаас өгч байгаа. 400. Тэр 400 тэрбум төгрөгөөр гэр орооллынхаа эрчим хүчний түгээх, дамжуулах сүлжээгээ сайжруулад явчихъя. Ийм л зүйлийг яриад байгаа. Тэгээ ингээ мэдээж нэг жилийн дотор бүгдийг хийхгүй шүү. Жилд нэг 30 мянган айлыг яндан буулгаад байгаа. Бид нар 3 жилийн дараа ихэд 90 мянган айл яндан буучхад яг уу утаа энэ аялалтаа ингэж PM2.5 дахин өсөхгүй шүү. Нэг стандарт бараг төвшөнд байгаа. Ингээд бид нар нэг доктортой бараг 5-аас 6 жил эрчим хүчээ их усрээ сайжруулна, түгээх дамжуулах сүлжээгээ сайжруулна, гэр байшингаа дулаална. Ингээд явхад жилд 20-30 мянган яндан буулгаад эрчим хүчтэй холбоод байхад бол ямар ч нэг жилийн дотор бүгдийн нэг юу боллоо.
Би нэг хувь хүний зүгээс л хардیں۔ Манай Улаанбаатар хот бол ерөөсөө одоо нэг үг хэлэхэд бол ямар ч стандартгүй бот шүү дээ. Одоо нэг ганц стандартаа баригдаж явж байгаа юм бол одоо бордюрны стандартлах шиг дээ. Жил болгон солигдож जैन тэрний одоо өнгө үзэмжинд л айгүй онцгой анхаарат ах шиг байна. Тэгэхээр таны одоо би зөв хувь хүний зүгээс харж байгаа шүү дээ. Үнэхээр одоо ингээ саяны ажилласан олон жилийн туршлага байна. Олон хүмүүсийн баг бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Тэгэхээр одоо нөгөө байгаа хотын даргатайгаа хамтраад жишээлбэл тэрний одоо судалгааныхын багтамж ажилтдаг юм уу те. Тэгээд тэр нөгөө яригадаад байгаа тэр одоо гэр хороол жишээлбэл сайхан амьдрч болдгоо ч гэдэг юм уу те. Хашаан сайхан амьдрах боломж нөхцөл байхгүй гэдэг байгаа хүмүүстэй ярилцаад нөгөө яриад байдаг тэр стандартыг нь хөгжүүлээд нөгөө яригадаад байдаг судалгаануудыг нь те бодиттой үр дүнгуудыг үзүүлээд хамтраад явах боломж байдаг юм уу? Хамтрахад бол нээлттэй шүү дээ. Бид нар ч нь бол нөгөө Монгол улсаа сайжруулж явал утаанаас салж уг нь бол утаанаас ирүү салыг бол энтэй одоо чөтгөртөж нөхцөө явах гэдэг утаанаас салмаар шүү дээ. Юу цог тэгтээ нөгөө би ч нөө бид нар ч нөө жирийн одоо ингийн иргэн хүмүүс. Тэгээ биднэрт бол тийм хотын дарга мархтаа уулзах одоо утас холбоо барих ямар ч аргаалаа уулзах цаг авах. Одоо цаг хүссэн ч явахгүй. Тийм учраас бид нар ч ингээд сошиалар байсан гэдэг чинь сошиалс бүх мэдээлэл авч байна. Яг нарийн юмыг бол мэдэхгүй шүү дээ. Юу бол одоо тэгээ одоо сошиалс мэдээлэл авч байна. Тэр авсан мэдээлэлээ сошиалар илэрхийлж байна. А хэрвээ уулзъя, яри, зөвлөе, хамтрыг гэвэл одоо энэ чинь утааг оруулахын төлөө хинтэй ч гэсэн хамтармаар л шүү дээ. Ямар ч асуудал байхгүй шүү дээ. Тэр мэдээж нөгөө санаачлаг гаргах тал маань бид нар бол одоо хүсэлтээ илэрхийлдэг. Шийдлээ бол танилцуулъя гэдэг. Олон нийтийн мэдээлэл хэрэгслэр ингээд хэрийг ингэж тулаалаа, байшин ингэж тулаалаа, сэргийлэгчүүдийг ингэж ашиглалаа, шөний тогийг ингэх боломж байна. Байнга ярьж байгаа. Зүгээр тэгэнгүүт нөгөө манай хотынхан чинь ингээд туршилт судалгаа хийгээд байгаа манустайгаа биш. Солонгосоос нэг нөхөр дууж авчирал гэр мангар үнэтэй баг 10 сая үнэтэй ямар дулаалаа ингэж шийднэ гэж хятад руу дахиж очиж нэг газан халуугаар авчир тавиал 140 мянга гарна. Тэгэхээр нөгөө ингээд юу гэх юм бэ ингээд дотооддоо судалгаа тооцоо хийж байгаа хүмүүс нэг сайн тоохгүй энэ нийтийн хоцрогдсон гэж үздэг юм болохгүй гэж үздэг юм мэдэхгүй. Эсвэл янз бүрийн онцгой. Хятадууд сайн шийднэ, солонгосууд сайн шийдчих юм шиг байна. Гэтэл Монгол их өөр. Яг гэвэл дэлхийн хамгийн хүнд нийслэл шүү дээ. Нийслэл гэж ярьж байгаа шүү. Зүгээр хотууд гэвэл өөр. Дэлхийн хамгийн хүнд нийслэл. Дээрээс нь маш их хуурай. Тэгэхээр ингээд нэг яалч ингээд Монгол тохирсон шийдэл бол солонгост байхгүй. Хятад байхгүй, Оросд байхгүй. Бид нэр өөртөө ажиллаж ээж, сайжруулж ээж, наан цаан оруулж ээж ингэж бид нэр тохирсон шийдэл гаргах юм. Тэрнээс биш энэ нэрөөсө Хятад утааг оруулсан шийдэл нь энийг шууд Монголд гэвэл тохирохгүй. Оросд Якутад оруулсан шийдэл нь энийг шууд Монголд гэвэл тохирохгүй. Цаг өөр орчин шал өөр. Тэгэхээр бид нар яалч хүн гэдэг нөгөө монголчин гэх нь хаашаа тийм. Монголдо тохирсон Монгол судлаач нөгөө ажиллаж ээж шийдлээ гаргахгүй бол шууд гаднаас юм импортлоод шийдэхгүй юм байна. За одоо яг бодит байдал бодох юм бол ипотекийн зээл бол 150 сая төгрөг олгож байгаа. Гэтэл бол орон сууцны үн бараг 200-аас 300 сая болоод явцсан. Зүрүү одоо хүмүүс бараг юу 30% төлөх бараг 150 сая төгрөг төлж иж бодит. Зүрүүтэйгээ тэгээд үлдэгдлээ төлж байгаа. Дээр нь бол бараг хамаг хувцас тайлж өгвөл банкнд бол шалгуулж байгаа. Тэгэхээр би бол сүүлийн үед бол орон сууцны залуучууд ороход бол маш хүндээ байгаа гэж бодож. Тийм учраас гэр оролт маш их амьдарч байгаа. За таны одоо энэ гоё яриаг сонсоод хүмүүс нэг за хамгийн багадаа 30 сая төгрөгөөр бол өөрийнхөө гэр оролт хөрөнгө оруулалт хийх юм. За мэдээж одоо 6% зээл бол 30 сая төгрөгөөр байхгүй байгаа тий. Би одоо яг банкнаас 30 сая төгрөг зээлэх юм бол өнөөдөр 20% төлнө тий. Тэр жилийн нэг 6 сая төгрөгийн хүү төлнө. За дээр нь 5 жилийн хугацаатай зээлэх юм бол үндсэн төлөлтний сая төгрөг. Ингээд жилдээ нэг бараг сарын төлөлтний сая 500 орчим мянга төгрөг болчиход байна л тий. Гэтэл залуучуудын одоо бодит орлогч өнөөдөр 2 сая төгрөг байдаг шүү дээ. Одоо амьдрын хүүхдээ сургуульд өгнө. Ингээд яаж бодсон одоо 30 сая төгрөг карманаасаа гаргаад одоо үйл хөдлөлгөө бол засах боломж алгаа. Тэгэхээр миний хувьд бол шийдэл нь магадгүй 6% гээд одоо энэ орон сууцны зээлэнд өгөөд хүрхгүй байгаа энэ зээлийг одоо гэр хороолт өгвөл те хүүгийн зардлыг хэрвээ хөвнөд явчих юм бол 700-аас 800 мянган төгрөг төлөх бүрэн боломж байна. Магадгүй 150 сая төгрөгийг одоо нэг гэр бүлд 6% өгөх юм бол те дундас төлөлтний сая 200-аас сая төгрөгч байдаг. Ингээд эргээд одоо өөрийнх нь хөрөнгө нь одоо үн цэнтэй болох юм байна. Тэгэхээр яагаад одоо гэр хороолт жишээ нь одоо ипотекийн зээлийг чинь өгж болохгүй вэ? Гэр хорооллыг байшин хороол болгоход те. Гэт энэ тал дээр та яг санхүүгийн боломж талаас нь юу гэж бодож байна? Би бол ингэж харж байгаа. Нэгдүгээрт бол энэ залуучууд гэсэн шүү дээ те. Монголд одоо түрээсийн орон сууц гэдэг юм хөгжүүлэх хэрэгтэй гэж харж байгаа.
жоохон асуултаас заахад. Түрээсийн орон сууц. Тэгээд одоо тэр Хятадын Хонжоо гэх хот байна. Ганц том байшин байгаа байхгүй. 30,000 орон сууц. Одоо түрээсийн орон сууц. Тэгэхээр Монголд энэ ерөөсөй байхгүй. Өнөөдөр гэр хороолол буюу 20,000 түрээсийн байраа. 20,000 түрээс. Бүгд нүүрс төлдөг. Нөхөн жорлолтой усаа зав. Стандартын шаардлага хангагддаг. Дээрээс нь одоо юу гэдэг юм үнэтэй. Тэгэхээр ийм чанартай түрээсийн орон сууц Улаанбаатарт бол 50-60 мянган тийм хэрэгцээ байна гэж нэгдүгээр би харж байгаа. Тэгээд тэр бол ингээд шууд одоо юу гэдэг юм чанартай, хажууд нь чанартай сургууль цэцэрлэг байх хэрэгтэй, нийгмийн үйлчлэг байх хэрэгтэй. Тэгээд тэнд чинь онлайн бизнесүүд бас байгаа хөгжиж байна. Тэгэхээр одоо залуучууд ихтэй сургууль төгсөө шууд ажилд ороод шууд одоо 5 дахь орон сууцнд орохгүй юу? Тэр нь нэг санхүүгийн модель нь яах вэ гэхээр урьдчилгаагүй шууд ордог түрээсийн орон сууц. За тэгээд түрээсийн төлбөрийн тодорхой хувь нь хэрвээ хөндлөлөд явах юм бол тодорхой хугацаанд 20 жилийн дараа ч юм уу түрээсийн орон сууцаа өмчилж болдог. За магадгүй зүгээр 5 жил түрээслээд боломжтой болохоор ипотек аваад гарч болдог. Тэгэхээр ийм хямдхан түрээсийн орон сууц хэрэгтэй байна гэж харж байгаа. Тэгэхээр тэр Хонжоод бол жишээлбэл хамгийн жижигхэн 6 метрийг авдраад гэж байгаа юм. Нэг хүн авдирдаг. Ор 0 усанд ордог хэсэг хичээл хийдэг ширээ. Тэгээд болоо. Ганц үе залуу амьд. Ганц үе залуу амьд. Тэгээд тэр чинь тогтохтой. Яндан гарахгүй, нөхөн жорлон байсан. Усанд орчдөг. Түрээс нь явдаг. Түрээс нь явдаг. Юу гэдгийг Монгол мөнгөөр бол 100 сая төгрөг сартаад. Ганц үе танга. За найз охинтой болчих юм бол 12 квадрат болдог. Хүүхд гарчих юм бол 18 квадрат болчихдог. За ингээд тэр хүний амьдрал сайжрна шүү. Тэгээ ипотект орох шүү. За ипотек нь бол одоо тэр урьдчилгаа гэдэг бол тэрийг бол би басах хэрэгтэй байна. Тэгэхээр нэгдүгээр та хэд маань бас залуучууд ялангуяа үйл хөдлөх тэгээд энэ орон сууц ипотек энэ чиглэл бас ажиллаж байгаа учраас тэгээд энэ түрээсийн орон сууц Монголд бол зайлшгүй хэрэгтэй байна. Энэ дээр бол ажилламаар байна. За хоёрт нь гэвэл ингэх юм бол ер нь нэг 50-60 мянган түрээсийн орон сууц барьчих юм бол нэг гэр хорооллын нэг яндан 20-30% борчих гэдэг байхгүй. Одоо та нар анзаарах юм бол Google Map дээр хараарай. Гэр хорооллыг харах юм бол хотын төв рүүгээ ойртох тусмаа яндангийн тоо ихсэж байгаа. Нэг айлын хашаанд 3-4, зарим хашаанд бүр 5 яндан байна. Тэр юу вэ гэхээр дан түрээс. Гэрүүд. Ингээд ерөөсө хашаандаа ингээл 3 гэр барайл, 4 гэр барайл, 5 гэр барайл. Тэгэл түрээсчихлээ. 100,000. Тэгэхээр энэ юу хэлээд байна вэ гэхээр Монгол түрээсийн орон сууц, яндан орон сууц байхгүй байгаа учраас гэр хороолол тэр олон яндан босоод байгаа. Хэрвээ би одоо бүр ингэж хэлж байгаа. Нэг гэр хороолол нэг хашаанд нэг яндан гэж журам гаргах юм бол нэг хашаанд нэг л яндан гэж журам гаргах юм бол гэр хорооллын яндан 40%. За хоёр яндан гэж журам гаргах юм бол гэр хорооллын яндан 20% шууд автоматар байна. Хотын төв рүүгээ ойртох тусмаа түрээсийн гэр байшингууд нэмэгдэж байна. Өөр ингээд нэг байшинг 2% байгаад 2 яндан босгоод өртөлтөнд төрсөн. Тэгэхээр энэ бол түрээсийн орон сууц байхгүй байгаа учраас түрээсийн орон сууцны зах зээл хөгжөөг учраас нэг ийм асуудал байна. Зүгээр гэр хорооллын тэгээ яг ингэж нэг яндан 20-30% болох боломж байна. Нөгөө талдаа гэр хороололд бол түрүүний ярьдаг ипотек буюу татаас өгсдөг гэж харж байна. Одоо юу гэж байгаа гэхээр нийтийн орон сууц одоо жишээ сэлб дэд төвдөр дэд үтсийн тавиад өгчөж байна. Газрын төрөөс худалдаад авчиж байна. Тэгээд тендер зарлаад ингээ 10,000, 4,000 айлын орон сууц барьж байна. Тэгэхээр ингээ нийтийн орон сууцнд дэд үтсийн өнгөө өгчдөг зэ. Татаад өгчдөг. Дахин төлөвлөлтөөр төрөөс гаргаад татдаг. Гэтэл гэр хороололд дэд үтсийн тийм татаас тийм шиг юу ч байхгүй. Тэгэхээр би бол дэж юу гэж байгаа гэхээр гэр хорооллынхан нөхөн жорлонгоо өөрчлөхөд яндангаа буулгахтан зориулаад бүр татаас өгсдөй. Нэг удаа. Тэгэх юм бол өнөөдөр яндангийн тоо 900. Яагаад гэж хүний адилхан шүү дээ. Нийтийн орон сууцны дэд үтсийг хэмжиж байгаа мөртлөө. Гэр хорооллынхан бие даасан байдлаар хашаандаа дэд үтсийг шийдэхээр наад юм шиг байна. Тэгэхээр нөгөө энэ эргээд яагаад хэрэгжихгүй байгаа гэхээр түрүүний нөгөө ер нь бол гэр хорооллого хотолно гэдэг бодлогоос үүдэлтэй. Гэр хорооллын хөрөнгө оруулалт хийхгүй байна. Гэр хорооллын хязгаарыг хямдхан байлгах сонирхолтой байна гэж харагдаад байна. Түрүүний ярьсан нөгөө одоо түрээсийн орон сууц ч гэдэг юм уу те. Тоскоос хэрэгжээл явсан. Тэгэл рент оон гэдэг нөхцөл тэгээд жоохон амжилтгүй л явсан л та. Одоо ахаал нөгөө солонгор олж гэдэг юм уу олон л төслүүд хэрэгжиж чинь.
Тэгэхээр тухайн яг ингээд таны түрүүний нэг ярьсан ш нэг 10 20 тий 30 40 айлаараа нэгдээд хоршоолол үүсгээд тэр хоршооллоос хамаараа тэр саяны яриад байгаа дэд бүтцийн асуудлуудыг нэг шийдэхэд тухайн захиад захиргааных нь нэгжин дүүргэнч юм уу хаанч байдгийг тэгээд зээл тусламж юу ч байдгийг улсаас нь татаасын төлдөг ч юм уу ийм байдлаар явуулъя гэд энэ судалгаа мэдээлэлээр одоо боловсруулад тэг хамтраад ажиллах хэрэг үнэхээр болох боломжгүй байгаад байгаа юм уу? Та хэдийг эсвэл та хэд хүлээгээ суугаад байд юм уу? Эсвэл одоо цаана байгаа хотын хэдэн дарга зөвлөхүүд нь та хэдийг хүлээгээ суугаад байд юм уу? Сошиалар хоорондоо ингээл нэг юм яриад байхгүй шууд очиод за энэ асуудал ийм байна. Бодит амьдрал дээрээ ингэх одоо сая хэлж штэ нэг хашаанд нэг яндан гэвэл утаа ингээд бас шийд чинь. Гэхдээ тэр чинь хүний эрхчлөө шүү дээ, тэ. Хүн өөрийнхөө эдэлбэр газараа хідэн ч хүн түрээслэн тэр хүний эрх байгаа. Нэг талтаа. За магадгүй 2 гэдэг чвэл стандарт гэдэг юмыг батлуулъя гэвэл түүцийг сайн нураагаал болгоол шүү дээ, тэ. Өчнөө хүмүүсийн ажил амьдралыг ингээд алж штэ. А тэг үнэхээр тэр хуцаанаас салмаар байгаа бол дөрвтэй хүчтэй шийдвэр гаргах л. Тэгэхээр зүгээр одоо манай хотын дарга бол сайн тал байгаа. Цаг үеийн ярихад айгүй зөрөгтэй шийдвэр гаргаж байна. Ер нь удирдагч хүний нэг хамгийн том чухал юм бол шийдвэр гаргаж чаддаг байна. Бүлэгнээ шийдвэр гаргадаг хүн бол юу ч өөрчилж чадахгүй. Наадын дарга бол маш сайн шийдвэр. Юу гэдгийг шийдвэрийг бол гаргадаг. Зөрөгтэй байна. Энэ нь сайн. Нэг юм байна. Нэг дутагт шийдвэр гаргах ямар судалгаа хийхгүй. Чаддаг мэддэг хүмүүстэй хамтрахгүй байна. Ерөөсөө одоо ингээ утаг шийдэн ингээ хажуудалд нэг цүнх баригчаа шууд ажийн дулаалгын асуудлыг шийдэх өгч байгаа. Наанч нэг нөхдүүд юм яриад байна. Эдний яриг сан шагнаж хагаад тэгээд чи хаттаас ч юм солонгосоос олж чи шийдэж. За энийг нөхөр халаалт малалтаа юм яриад энийг чи сайн ойлгоцсон гэж жаад. Яг энэ ер нь их зөв юм биш. Чи энэ хаттаас ч хаанаас ч 100 олчаад нэг шийд. Хажуу ойрхон хүмүүст нэгдүгürt гэж байна. Чи нэг шийд. Нэгдүгürt ингэж. Хоёрдугаар тэгвэл ерөөсөө судалгаа хийхгүй шийдвэр гаргаж байгаа учраас шийдвэрүүд нь фейлдэд байгаа байхгүй. Ажилтгүй болоод байгаа. Тэгээ бид нар бол яг хөтэй. Гэхдээ ардсан нийгэм шүү дээ. Заавал одоо төртөө хамтарсан хамтраагүй бас ажил явна шүү дээ. Бизнесийн байгууллагууд маш олон асуудлыг шийдэж байна. Иргэний нийгмүүд бидний одоо яриад байгаа юм бол одоо гэр хорооллынхаа нэгдээ хоршин албанд орё гэдэг ярьж байгаа. Энийг бол бас хийн л гэж харж төгтөө дөрвөө. Орон сууцны ороо сөөх гэж байдаг. Маш их шүүмжлүүлдэг. Тэгтээ сөөхрөө дамжуулаад хогоо ачуулждаг. Нэг юм хаалган дээр нэг юм хаалт тавьчихдаг, хүүхдийн тоглоомын төлбөрийг суулждаг, орчноо цэвэрлждэг, сөөхрөө дамжуулаад. Гэтэл гэр орол тийм юм юу ч байхгүй. Ерөөс нэг нэгээр байхгүй. Тийм учраас яг өөрөө чийлдгээр гэр оролынхаа 10-аар 20-аар нэгдээд сөөх гэдэг юм уу, газар өмчлөгчтэй холбоо гэдэг юм уу, хоршин холбоо гэдэг юм уу. Ийм зохион байгуулалтанд ороод нийтлэг тулгарч байгаа асуудлуудаа хамтдаа шийдэхин төлөө явах хэрэгтэй. Тэгээ энэ дээр бол бид нэр өвгний нийгмүүд бид нар бол илүү анхаарлаа хандуулаа явъя. Яг тэр хамтрыг бол хамтрна. Тоохгүй бол тэгээд одоо гуйх бол энэ боломж юу гэдэг нь сонирхол байхгүй шүү дээ. Тэгээ ардсан нийгэм чинь төрөн шийдвэр гаргаад иргэний нийгэм дэмжихгүй бол явдаггүй. Бизнес эрхлэгч нь ойлгохгүй бол бас явдаггүй. Тэгэхээр төр иргэний нийгэм бизнес эрхлэгчид тэгээд олон нийт эднэр бүгд нэг зүгт харж иж л ажил явна. Тэрнээс биш аль нэг нь буруу хардсан байх юм явахгүй. Тийм систем шүү дээ арчил өөрөө. Тэгэхээр энийг бол уг нь яг чиглүүлэх нь бол шийдвэр гаргах чинь төр иргэний нийгмээ бизнес эрхлэгчтэй иргэдээ тэгээд төртөөгөө нэг зүгт харж иж юм хордоо хөшлөлтөн л дөө. Тэгэхгүй нэг нь буруу хараа суулчаад төр ямар шийдвэр гаргаад иргэний нийгэм буруу харж ямар шийдвэр гаргаад явахгүй. Иргэд нь буруу харчвал ягаад ч явахгүй. Бизнес эрхлэгчд нь буруу харж ягаад ч явахгүй. Тэгэхээр ингээд нэг чигт харах хэрэгтэй байхгүй уг нь бол. Нэг чигт харчих бол ардсан нийгмийн давуу тал маш хурд байна. Нэг чигт харуулах юмыг бол уг нь төрөх одоохон дийж чадахгүй. Гэхдээ бид нэр төрийг болохгүй байх гэж зүгээр сууж болохгүй байхгүй. Иргэдтэйгээ зөв иргэний нийгэм урьдчилах л ёстой. Тэгээд төр ойлгодог болох юм бол бүр илүү хүчтэй хурдан явна. Социалист орн биш шүү дээ. Социалист оронд бол төр нэг шийдвэр гаргахад бүгд дагдаг. Бизнес эрхлэгч дагахаас өөр байхгүй, иргэний нийгэм дагахаас өөр аргагүй, иргэн дагахаас өөр аргагүй. Манайх арчсан учраас төр иргэний нийгэм бизнес эрхлэгч иргэн гэдэг энэ дөрөв юм бол яг нэг зүгт харж иж бүх юм явна. За одоо тэгэхээр бүгдээрээ сая дандаа юм хаард юмнууд ярьлаа л да. Одоо нүүрс түлээ одоо яндан болгохтэй. Миний хувьд бол гэр оролт хамгийн хэмжилдэг юм хүүхдийн асуудал байгаа юм л да. Хүүхдийн хөгжлийн асуудал. Яг нуулгүй хэлэхэд одоо нүүрсээс болж биш энэ хүмүүс яагаад орон сууцны байрлал үздэхэд байгаа гэхээр гайгүй боломжтойнууд нь хүүхдийн босрал тийм. Тэгэхээр яг үнийг хэлэхэд бол Улаанбаатар тийм кастинг систем гэдэг юм үүсчихжээ. Одоо энэ нэгтамны үргэлжлэнээс урагшаага хэсэгт нь бол бас боломжийн хүүхдүүдэд найсаад шал өөр хүүхдүүдэд тийм англиарч зарим нэг их ярьж байна.
За хоошоогоо гэр хороолт бол үнэхээр юм дээр. Одоо би бас фэйсбүүкээр харж байсан. Өснөөс нь нэг тест аваад үзэхлээр тулах металл илэрдэг. Тэгээ тэнд одоо өсөж байгаа хүүхэд ямар байх нь тодорхой байна тий. Тэгэхээр одоо та гэр хорооллын хүүхдүүдийн хөгжлийн тал дээр чинь яаж одоо анхаарах хэрэгтэй вэ? Энэ хүүхдүүдийг бид нар баг яаж аврах хэрэгтэй вэ? Би одоо маш удаан аврахгүй бол маш хүнд байна. Одоо яг үүндээ би сонсчоо сургууль дээр яах гэж очиж ихээр дулаац гэж очиж байгаа маш олон хүүхэд. Тэг аав ээж өдийн цай хөтөлбөр идэх гэж очдог хүүхдүүдийн тоо их байдаг. 30 сая төгрөг маа гэд гэрээсээ дулаалчих хэмжээний хүүхэд бол тэнд мэдээж байхгүй болол одоо чадахгүй байгаа л гэж болж. Тэрээс 30 сая төгрөг байгаад хаад гэрийн одоо дулаалахгүй байгаа аав ээж бол байхгүй л баг тий. Тэгэхээр энэ хүүхдийн асуудал дээр одоо ямар арга хэмжээ танаа хороошвол эсвэл нийслэлс ч юм уу бодлого болж. Энэ бол бүр маш хурцтмал асуудал байгаа тий. Би яг өөр дээр жишээ авъя. Яг надад тулгарч байгаа асуудал. Би ингээд машаалаа айлын хашааг тогтчуулаад ногоон болгооч ийм ажил хийдэг. За тэгээд машиндаа сайхан амьдрыг ихсэн. 2-3 жилийн дараа хүмүүс намайг шүүмжсэн. Чи өөрөө орон сууцнд суучаад машиндаа сайхан амьдрыг гэж яриад. Чи өөрөө үлгэрлээ. За тэгэнгүүт нь би бодсон. Нэрээ тийм шүү дээ. Би өөрөө гэр оролт очив. Баян башин хөтлийн тэр уулын орой дээр хашаа башин аваад атсан. За би яндан шийдэж чадсан. Зөвхөн жорлон шийдсэн. За юу гэдгийг усаа зөөрөөр авсан. Хашаагаа гой зүлгчүүлсэн, мод тарьсан, тогтчулсан. Гэтэл би тэнд жилийн 4 үйлрэлд амьдрах гэхээр яг наад өвөл. Яг 9 сарын 1-ний хүүхд сургууль байна. Миний манай хүүхэд хотын би юу гэдгийг нарны хорооллын сургууль явдаг. Тийм учраас бид тэр баян шөнө эцсээс арай гайгүй сургууль сургая гэдэг нарны хорооллын сургууль зөөн гэхээр миний бүх өдрийн жил амьдрал. Тэ өглөө тэндээс гараад энд иртэл бараг цаг гар юм. Төгжрөл хэлчих юм 2 цаг юм. Орой буцаад 2 цаг. Би ажил хийх боломж болж. Тэгэнгүүт би одоо яаж авах вэ? Нарны хороолол буюу хотын төвд орон сургуулийнхаа хажууд өвлжүүд жилэхээр тэгээ хичээл тарахаар тэр хороолтоо очно. Яг ийм амьдралд. Тэгэхээр яг одоо бид нар яг бүгдээрээ хүүхдийн сургууль хаана чанартай сургууль байна? Тэнд амьдрахыг хүсэж байна. Тэндээ одоо байж байна. Нийгмийн дэдвүүтс одоо хөгжил одоо хаана байна? Тэрийгээ даа. Тэгэхээр магадгүй одоо тэгэхээр гэр хорооллын сургуулийн чанар одоо бүгдээрээ моошилт тодорхой хэмжээнд сайн биш байгаа учраас хүмүүс яаж нь хүүхдийнхээ сургуулийг дагаад амьдраад байна. Дээрээс нь төгжрөлч гэсэн хүүхдийн сургууль даах хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд одоо хийх ёстой сайжруулах ёстой юм бол яг тийм. Өнөөдөр Баян Ушууны эцэст баруун зүүн салаанд шинэ Монгол шиг сургууль байх юм бол харагдах юм бол тэр хавийн нэг 2 км тойрсон газар бол баг тэр хүн хаус орол гэсэн тий. шууд хаус орол байна. Ойлгомжтой. Одоо юу гэдгийг тэр 7 буудалд нэг одоо юу гэдгийг орчлон шиг ч юм уу мэдхгүй тий. Маш сайн сургууль. Чанартай сургууль. За ерхий боловсролын сургууль нь Кембрижийн хөтөлбөртэй ч юм мэдхгүй. Тэнд нэг гэр хорооллын сургууль маш сайн болох юм бол тэр хавийн газар түрүүний хэлдэг шиг тэр үнд хөрвөл шууд орчин нөхцөл эрс сайжруулах. Тэгэхээр яалч орчин үед бол ингээд хүүхдэд дааж хүүхдийнхээ сургууль боловсролыг дааж амьддаг ийм болчлоо. Тийм учраас гэр хорооллын тэр улсын сургуулиудыг хамгийн түрүүл чанартай болох ажлыг хийх ёстой гэж би хардیں۔ Тэгэхээр мэдээж бол тийм хүснээр болохгүй. Хэрвээ гэр хорооллын сургуулиуд амар чанартай болчих юм бол зүгээр тэгэл тэр тойрсон газар бол зүгээр тэгэл тэр юм. Тийм зүгээр хаус орол. Тийм л юм байна. Тэгэхээр хоёр юм байгаа байхгүй. Нэг нь инженерийн дэдвүүц. Тэр бол чухал. Гэхдээ тэрийг бие даасан байдлаар шийдэж болно. Асуудал хашаашаа шийдэж. Нөгөөх нь нийгмийн дэдвүүц. Хичнээн би одоо тэнд жорлонгуу нөхөн юугүй ингээд гоё агаартай тий утаа байхгүй шүү зэрэг. Өөрийн орон чөлөөтэй байгаа ч гэсэн яагаад баруун суудсан дээр зөвлөж байгаа гэхээр ерөөсөө хүүхдийн сургууль. Тэнд чанартай сургууль байдаг бол би тэнд юм байна. Ажил бол одоо ер нь их хвчлэн харьцангуй ажлын байр бол харьцангуй хүмүүс гайгүй орон зайнаас ажиллах юм ингээд үүсээд харьцангуй байгаа. Одоо сургуулийг бол яач болох. Тэгэхээр гэр хорооллын сургуулиудыг сайжруулах юм бол сургуулиуд бол байна гэр хороолол. Харьцангуй. Гэхдээ чанар моочроос хүмүүс чанартай боловсрол хүүхдээ олохын тулд энэ төрөө хэдэн байгуул сургууль руу очиж ихэд байна. Тэгэхээр тэн дээр бол яалчгүй төрийн бодлого боловсролын систем ажиллах гэсэн. Одоо би бол яаж гэдгийг салбарын хүмүүс мэдэхгүй байна. Тэр спорт комплекстэй тий. Тэгээд тэр багш нар нь сайн цалин авдаг болох юм бол тэгээд аяндаа гэр хорооллын сургуулиуд чанартай болоод эхлэх юм бол тэрийг дагаал газрын өмнө зүгээр тэр юм юм гэдэг. Одоо тийм.
Таны хувьд одоо жишээлбэл одоо улс төрийн карьерч гэдэг юм уу те ер нь бол одоо нам тариалагдгийг бол би мэдж байна. Тэгэхээр яг энэ саяны ярьж байгаа одоо ингээд үнэхээр зүйтэй шийдлүүдийн дагуу үнэхээр тэр нөгөө иргэдийн төлөөлөгчд нэр дэвшээдч гэдэг юм уу иргэдийн төлөөлөгч нь болоод те одоо зүйтэй зүйл ингээд хийгээд явж болдгоо юм. Би ч улс төр сонирхтгүй байсан юм. Тэгээ яалч ингээ нийгмийн асуудал хөндөд яваад эхлэнгүүт чинь энэ чинь ингээ дүрм журмын гаргадаг баталдаг хууль эрхцээ орчныг бий болгодог төсөв мөнгөийг тавьдаг юм чи яалч ингээ нийслэлийн иргэдийн хурал дээр юм эсвэл улсын хурал дээр ингээ шийдэдэг шүү дээ. Тэгээ хүссэн үсэг ингээд яг ингээ нийгмийн асуудал хөндөд одоо та нар ч гэсэн ингээ нийгмийн асуудал хөндөд тодорхой цаг хугацааны дараа болохгүй яалчгүй бодлогын шийдэл хэрэгтэй болоод ирэх юм цагт улс төрлөө хөл тавьдаг юм билээ. Тэгээд дэвссэн шүү дээ би чинь. Тэгээд унсан. Тэгээд гэр хороолтын хөнгөөд гэр хороолт тавьсан. Тэгээд гэр хороолт руу очиж унсан. Тэгээд мэдээж өөрийгөө ойлгуулж чадаагүй юм эсвэл тэнд тодорхой хэмжээний мөнгөний фактор ч юм нөлөөсөн юм байгаа. Гэхдээ ингээд 3 шийдэл байгаа байхгүй. Ер нь ямар нэгэн асуудал шийдэх. Нэгдүгээр техникийн шийдэл. Эхлээд бид нар ч баахан техникийн шийдэл судалж авсан. Байшин пассив болгож болох юм байна. Гэрээг хэмжиж болох юм. Техникийн шийдэл бол асуудал байхгүй. Хоёр дахь нэг юм бол санхүүгийн шийдэл. За манай санхүүгийн шийдэл харьцангуй асуудал ногоон зээл орж ирж байгаа. Банкны ипотек гаргыг бол гаргаж байна. Санхүүгийн шийдэл бол асуудал байхгүй. За гурав дахь юм бол улс төрийн шийдэл болчиход байгаа байхгүй. Гэр хорооллыг байлгах юм уу, байлгахгүй юм гэдэг чинь улс төрийн шийдэл байхгүй өөрөө. Тэ? Гэр хорооллыг байлгана гэвэл одоо ингээд жишээлбэл улс төрийн шийдэл болохгүй гарч шүү дээ. 2040 он гэхэд 9 он гэр хороол болно гэдэг улс төрийн шийдэл гарч. Тэгэхээр энэ улс төрийн шийдэл рүү чинь техникийн шийдэл байгаа санхүүгийн шийдэл байгаа улс төрийн шийдэлд нь оролцохгүй бол улс төрийн шийдэл нь буруу гарчих юм бол тэгээ 1000 техникийн шийдэл бол нэмэргүй. 1000 санхүүгийн шийдэл бол нэмэргүй. Тийм учраас яалчгүй ингээд улс төр рүү орохоос өөр аргагүй болгохгүй юм билээ. За гэр орлыг ярьж байгаа бол дахин төлөлтийг бол бас зайлшгүй ярих хэрэгтэй байна. Гэр оролт амьдж байгаа айл болгол баг манайх газарт орцсон. Ингээл хүлээгээл тэр мөрөөдөл бол байгаа л гэдэг. Одоо сүүлийн үед гэр орлын хашаа байшин үн бол бас чамгүй үнэтэй болц тээ. Одоо урд нь бол ходог бодолтойгоо ойрхон гэдэг үн хэлдэг гэсэн. Одоо манайх бол дахин төлөлтөнд орж байгаа гэж ярьдаг гэсэн. За үнэлгээн дээр бол мэдээж маш маргаантай байгаа. Одоо хин л өөрийнхөө одоо өмчийг багаар үнэлээ тээ. Тэр өмч нь одоо 0.7 га газартай байгаа. Дээр нь бол 50 м байшинтай байгаа. Тэгэхээр эргүүлээд байшинд орохоор нэг яг тэр дүүцгүй хэмжээний 50 м байшинд орчдөг. Тэр үнэлгээг нь улсаас ингээд шууд тогтоогоод тэрийг одоо Небата дарамгаач хэлсэ одоо 80% шууд тохироод авна тэ танаа газрыг. Ер нь ингэж зах зээлийн нийгэмдэр ингэж болдго юм уу? Тэгэхээр тэр иргэн бас энийг ингээд яагаад заавал зөвшөөрөх ёстой вэ? Хүний одоо иргэжүүлэн шүү дээ. Одоо өөрийн хөрөнгөө үнэлэх үнэлэмж би 5 сая шууд авна нөхөр би чи өгөө гэд. Тэр энэ дээр ер нь дэлхийн нийтэд бусад шийдэл юу гэдэг юм? Ер нь одоо хандлага ямар байгаа вэ? Яг хот төр чинь хоёр юм байна. За одоо байгаа гэр хороолт төр одоо байгаа байран дээр нь сайжруулах гэдэг нэг ойлголт байгаа. Тэр нь болохоор одоо байгаа байшингийн засыг яндан буулгын нөхөн журмын үйлчлэгийг хашаанда сайхан амьдрах байхгүй юу? За энэ тэр хот төлөлт бол тодорхой болгоод за энэ хэсэг нь хашаанда сайхан амьдрэх. Энэ хэсэг нь дахин төлөв. За дахин төлөвлөж байгаа газар бол ерөөсө гол зарчим бол одоо хаягдаад байгаа гол зарчим бол нэгдүгээрт тэр үнэлгээ байгаа. Жишээлбэл та хэд үйлдвэрлэлийнхэн сайн мэдж байгаа. Яармагт 700 м квадрат газар миний сонсноор баг тэр бом төр. Тэр бом гараа бараа. Тэр бом гарч байгаа бүр. Тэр бом гарч байгаа тий. 700 м гарч байгаа. Гарч байгаа. Яармагт. Гэтэл гэр хороолол 200 сая хүрэхгүй байна. Адилхан дэд үтс байна. Сэлэг дэд дүүнүүд. Дэд үтс байна. Одоо хотын төвөөс яармаг ороход нэг 7-8 км. Тэнд очиход 5. Сэлбээс баг илүү ойрхон. Талбайтай болвол тий. Яг тэр нөгөө түрүүний ярьсан нийгмийн дэд бүтэц нөгөө сургууль цэцэрлэг чанартай боловсрол одоо яармагт чинь одоо ингээл 10 хэдэн сургууль байгаа. Тэгэхээр дахин хүний ер нь газрыг дахин төлөвлөж болно. Тэр бол асуудал. Тэгэхдээ хүний газрыг дээрэндэж авах эсвэл тодорхой үн шууд болгох бол буруу. Тэр хүнтэй зөвшөлдөх хэрэгтэй. Тэр хүн газраа тэр бомаар үнэлье гэж байгаа. Тэр хүнтэй ойлгоцох хэрэгтэй. Тэгэхдээ тэр бомаар авах зөвшөлт. Тэгээ дүүцүүлэх газрын нэг газар өгөх юм тий. Хажуу айлынхын асуудлыг шийдэх юм. Тэгэхээр хоёр л юм байгаа. За нэгдүгээрт бол гэр хорооллын одоо байгаа дахин төлөлт төр нэгдүгээр тэр үнийн асуудал байна. Маш хямдхан үнэлж юм шаарч байгаа байхгүй юу? 140 мянгаар үнэлж ирснийг өө юм болчих 240 мянга. Метр квадрат. За тэгэхээр энэ үнийн асуудал маш хямдхан авч байна. За нэг дахиад нэг юм нь бол тэр шууд 65% зөвшөөрөх юм бол шууд 35% шууд төрнө гэдэг. Ийм хууль байна. Энэ бол одоо цэц дээр унах байх. Яг тэгвэл тэр хүн амьдрах орон байраа өөрөө сонгох хэрэгтэй шүү дээ. За дараагийн нэг асуудал бол энэ
орлогын асуудал гэдэг байхгүй. Одоо жишээлбэл хашаанда 8-аар 6-аар ажиллаулаад орлого ажлын байрлал орлого олдог хэрэгжил нь. Гэтэл дахин төлөвлөхөд тэрийг ерөөс ирээдүйд болох орлогыг тооцох. Ирээдүйд болох орлогыг тооцох. Зүгээр одоо байгаа таашин үнээр тань. Тэгэхээр тэр хүн ажилгүй болж байгаа. 6-ны ажилгүй болж байгаа. Тэгэхээр ийм мэтийн дээрээс нь хажуу айлын асуудал гэдэг ийм хүнлэг ардсан хүний эрхэнд одоо эрхчлөөнд тулгуурсан тийм аргаар биш хүчнэж явж байгаа. Одоо та нар ингээд та яг эдийн салбар дээр бол маш том энэ дээр нөлөөлөх зах зээл дээр нөлөөлөх юм селеб дэд төвдөр. Селеб дэд төвдөр 2 их 80 төгрөг зарлагдсан. Газрын дэд үтсийн тавихгүй 350 төгрөг. Хаад их юм багсаж байгаа. Дэд үтсийн тавихгүй. Газар чөлөөлөх гэж 600 төгрөг. Сэнсус. Газар чөлөөлөх 2000 айл газар чөлөөлөх. Одоо орон сууцын 4000 айлын орон сууцыг барихын тулд нэг их нэг энд 4000 айлын орон сууц тэнд баригдана гэж. Гэтэл тэнд төрөөс мөнгө гаргаад 4000 айлын орон сууц барьчихаар бусад барилгын компаниудын орон сууц зарах юм. Үүний хашинд нь яаж нөлөөлөх юм? Зах зээл яаж савлах юм? 2-3 жилдээ л орон сууц зарахааргүй орон сууц барих компаниуд анхаарах гэж барьж байгаа. Тэгээд тэр орон сууцыг барьж байгаа компани хятад компани. Тийм одоо хэд хэдэн компани орж ирээд 4000 айлын орон сууцыг төсвийн мөнгөөр авах. Тэгээд тэнд нэг 2000 айлын яндаг буулгахын төлөө 2 их 80 төгрөг. За тэгээ баригдаад ашиглалтанд орчлоо гэхэд тэр 4000 орон сууцанд явах дандаа дарга нарын хатуу хамаатан садан цонх баригчд орно. Тэгэхээр энэ Улаанбаатарт нийтдээ жилд нэг 20-с хэдэн мянган орон сууц ашиглалтанд ордог. 20-30 мянган. Тэгээ ер нь 20 мянга. Тийм 20 л гэж боддог л та. 20 мянган чинь бараг 20 хувьтай 20 30 4 мянга гэхэр чи хэдэн хувь? 20 хувьтай тэнцэх хэмжээний шууд орон сууцыг тэнд төр байх. Тэгээд тэр чинь хятад компаниуд болж Монголд юу ч хайрга зэмт л. Тэгээ ингэж бол болохгүй байхгүй. Харин тэнд ямар юу өөрчлөх ёстой вэ? Дэд үтсийн төр тавьж өглөө. Тэнд барилгын компаниуд за энэ дэд үтс нь та нар энэ айлгалттай ойлголцоод газрыг аваад оронд нь орон сууц бариад орон сууц өгөөд үлцэн орон сууцаа зах зээл нийлүүлээд гэдэг зарчмаар авах хэрэгтэй шүү дээ. Тэхэнд үлдээ энэ одоо өмнө явж исэн системтэй тийм. Тэгтээ тэрийг сайжруулах хэрэгтэй тийм. Өмнө нь бол чадваргүй компаниуд оруулсан. Тийм. Чадваргүй компаниуд баахан газар аваад баахан дэд үтстэй олон орон сууц барихгүй баахан хохирсон. Тийм биш. Чадах компаниудын оруулаад за энэ 100 айл дээр танай компани өгсөн сонгож шалгуулад хамгийн сайн компаниороо тэр компани 100 айлтгаа ойлголцоод 100 айл нь одоо юу гэдгийг тэр 100 айлтаа орон сууц өгөөд үлдсэн 1000 айлтаа орон сууцаа зараад тэгээд эн чинь төр өрсөлд дэд үтсээ өгнө. Харин жоохон тэр дахин төлөвлөлтөнд орсон орон сууц компаниудыг татврын бодлогоор юм уу эсвэл ипотекээр мэдээж л. Тэгээд тэнд зөв бизнес эрхлэлтэй ажил баггүй. Гэтэл төр ингээл төсөв гаргаад 600 тэрбумаар газар хөдлөж байгаа бол нэг их 80 төгрөгөөр орон сууц бариад чинь тэгээд бүүн хулгай бүүн дэрэм бүүн тонол яа шүү. За төсөв ярьсан дээр бол надад бас нэг маш чухал асуулт байгаа дээ. Нийслэл бол сая усаас бас тусдаа төсөвтэй бол өөрөө захирал зохиолох хэрэгтэй болсон. Түүхэдээ байгаагүй өндөр хэмжээний бас төсвийг сая батлаа гэж миний хувьд бол харсан. За бүтээн байгуулалтын хувьд миний хувьд бол хараад бас мундаг бүтээн байгуулалт хийж байна. Энэ зүйлүүд бас нийслэлийн иргэн үнэ одоо болоосоо бүтээсэй гэж харж байна. Гэтэ нийслэлийн иргэдийн зүгээс бас нэг шүүмжлэлтэй хандах зүйл байна. Нийслэлийн одоо засаг дарга өөрөө улс төрийн албанд шалтан байгаа гэдэг тийм. За бид бол эрдэнэ төлөөлөгчтэй бол бид нар сонгогчдөг. Гэтэл бол одоо яг гол асуудлыг шийдээд байгаа дарга маань өөрөө улс төрийн албанд шалтан. Энийг одоо бид нар яг өнөөдөр та бидний асуудлыг шийдэж байгаа нь яагаад бид нар хотынхоо мэрийг сонгож болдгоо юм бэ? Магадгүй одоо асуудал үүсвэл тэр үн хариуцлага үлдэх тийм. Сая чи ногоо автобусны хэрэг ингээд болоод бүүн сонсол идэр болоод баг улс төр болоод явлаа. Сүүлдээ баг ногоо автобус нь өөрөө баг буруу тоолж таарлаа шүү дээ. Ингээ ороод ирчихсэн тийм. Тэгэхээр ингээд бид нар чинь ингээд мөнгө төгрөг өөрөөс тоглуулад цаг хугацаараас тоглуулад сүүлдээ бүр Улаанбаатараас дөрвж шүү дээ. Өөр улс хотууд руу. Тэгэхээр таны хувьд хэрвээ ингээд хотын даргаыг одоо сонголт байдлаар сонгодог тийм. Ийм байвал болох уу? Яагаад одоо улс төрийн албан тушаалтан байснаар яг давуу тал нь жишээ нь юу вэ? Эсвэл сонголт байдлаар сонгуул давуу тал нь юу вэ? Тэгэхээр одоо яг орон нутгийн төсөв нэмэгдэх нь сайн л тийм. Нийслэлийн төсөв одоо захиран зарцуулах эрх мэд санхүүгийн боломжтой болж байна гэдэг нь айгүй сайн бонд гарах хэрэгтэй болж байна гэдэг нь айгүй сайн өөр асуудал шийдэх гэсэн. Зүгээр
Одоо гол нь одоо улс төрлөөр авах гэдэг нь яавчгүй ингээд манай сонгогч иргэд маань ингээд 40% саналаа өгч байгаа байхгүй. 100 оны 40 саналаа өгч шүү дээ. Тэгээд тэр 40 чинь 50-60% ингээд мөнгөөр ингээд багсчихдаг. Тэр аргаар. Тэгээд ерөөсөө тэрүүгээр гараад ирдэг учраас яг олон нийтийн хүссэн одоо кандидат гарахгүй байгаа байхгүй. Тэгээд удирдахгүй байгаа. Тэгээд намын эдийн системээр ингээд явуулчих. Тэгэхээр ер нь сүүлийн үед энэ хатын даргаыг иргэд өөртөө сонгодог болоо, шууд сонгодог болоо гэдэг аргумент юм байна. Аюул зөв гэж байна. Бүхэн ширхсэн гарна. Бусдад тэрийг бас татаж бод иргэд өөртөө сонгодог, буцаагаад иргэд өөртөө дургуурвал болгож ирдэг. Ийм тогтцоор орохгүй бол яг ч одоо 20-80 паритегийн зарчим гэдэг чинь ерөөс нийт сонгогчдын 20% л басж байгаа. 20%. Одоо 100 хүний 20-т л ирсэн ингээд 4 жил ажиллаж. Тэрийг хажны явуулна, хоолнд оруулна, хүнсний төлөвөөр байр сайн шийднэ. Ингээд тэр 20% л гараад. Нөгөө 100-ыг чинь 40 саналаа өгнө. 40-ыг чинь 20-ыг бадчих учраас асуудалгүй гараад. Үлдсэн 20 нь явах хөөр сарнаад санал. Тэгэхээр яг мастер хөлийн шүрхсэн хүн яаж байгаа юм бэ? Ахгүй. Тийм учраас хатын даргаыг шууд сонгоно гэдэг бол аюул зөв гэж харж байна. Гэхдээ энэ тэгэхээр үндсэн хууль байхын л хуульд өөрчлөлт орж иж шийдэгдэх асуудал байх та. Тий. За подкастын маань цаг нэлээ айгуу өгсөн байна тий. Одоо манай нөгөө подкаст бас ингэдэг. Одоо нөгөө экспертийн яриаг энгийнээр гээд манад бол одоо ингэж мэдээж энэ хашааг тий үнэхээр сайхан болгоод олон хүмүүсийг 400 гаруй бараг 500 орчим мянган хүмүүсийн community үүсгэнэ гэдэг бол мэдээж экспертийн төвшин гэж би харж байна. Тодорхой хэмжээний маш том ажлуудыг хийсэн байна. Тэгэхээр магадгүй дараагийн одоо манай подкастын дугаарт за тэр хүн оролцчихвол их зүгээр юм шүү. Бусдад энэ талаараа илүү их хэрэгтэй байх болов гэсэн тийм хүн байвал та санал болгооч. 1 хүн 2 хүн. Магадгүй 1 2 таны одоо хүслээр одоо хэдэн хүн байж. Тэгэхээр яг одоо газартай бол газрын эзэн байх гэдэг ойлголт тий. Газрын эзэн байх, газраа үүдэн татах гэдэг бол бас хувийн хариуцлага байдаг. Тэгэхээр энэ дээр хамгийн том үлгэр дуурайл үзүүлээ явж байгаа юм бол одоо тухч урж исэн, рүүч урж исэн гэдэг үлээ. Тэр шиг манай улсын хурлын гишүүн асан алтан гэрэл ахыг бас ороосоо гэж бодож байна. Яагаад гэвэл тэр хүн өөрөө газар аваад газартаа болоод тэр газараа өөрөө үүдэн татаад ингээд бас газрын үнцнийг бас мэдрээд амьдарч байгаа юм. Тэр хүнийг бас ороосоо гэж бодож байна. За хоёрт нь бол бас Эсвэ гамбаг ороосоо гэж бодож байна. Яаж одоо байгаа орон байраа үүдэн татах уу, яаж сайжруулах уу, яаж яндангуй амьдрах уу, бас газрын үнцний ямар үнцэнтэй байдгийг сайн мэддэг хүн. Бас энэ хоёр хүнийг бас ороосоо дахиад ч бас хэдэн хүмүүс байна л да. Тэгтээ хайтар олон болж байгаа. Ямар ч ихний ээж энэ хоёр хүмүүсийг ороосоо гэж бодож байна. За тэгэхээр өрж байна. Сүүлчийн асуулт бол танд үлдээж байна. Одоо хашаандаа сайхан амьдрах гад баг Монголын 7-800 мянган хүнээр одоо сонсож байгаад эргэлзэхгүй байна. Тэр энэ хүмүүс та хашаандаа сайхан амьдрахад одоо ямар таны үгээс одоо хэлэх үг байна. Би тэрээ асуугааг үлдсэн ч юм уу те. Тийм уриалга юу байна? Тийм тэгэхээр газрын эзэн байхыг бол газрын эзний давуу талуудыг бол мэдж байгаа. Газар хэзээ ч хуучирдгүй. Газар хэзээ ч алга болдгүй. Газар хэзээ ч одоо юу гэдэг нь үн цэн байнга өсчихэд. Тэ? За газар ерөн тэгээд галуу биулчихгүй бол газар байж байна. Тийм учраас газар бол газартай хүн бол одоо нэг магадгүй 5 амтаа Монгол эрт амьдарч болно. Таны газраа хадгалаад үлдэж чадах юм бол таны үр хөвгт боловсрч одоо юу гэдэг нь хөвчж боловсрч ирээд сайхан пассив хаустай болж болно. Дараагийн үеийн бүрийн 10 давхар цаашид газар дээр барьж болно. Тийм учраас газар бол бүх хөрөнгийн үндэс, бүх хөрөнгийн суурь. Тийм учраас газраа хайрлаарай, газраа бас үүдэн татаарай. Газар дээр мод тарихад газрын үндэс, газар дээр тооцох тавихад газрын үндэс. Тийм учраас газартаа эзэн болоорой гэж. За баярлалаа. За баярлалаа. Энэ удаагийн дугаараас маш сонирхолтой боллоо. Таны ажил амьдралд сайн сайхан хүсье. Баярлалаа. Ажил бас амжилт хүсье.